Сайн мэцгаануу та бүхэн бүгдний өдрийн мэндийг хүргэе. Ингээд Philosophy podcast-ийн ээлж нэгэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд бүгдний удаагийн дугаарт Германы философч Ричард Дэвид Прёхтийн "Би хинбэ, тийм гэвэл хэдэн бивэ" хэмээх бүтээлийн талаар хамтдаа ярилцгаална. За энэ философчийн өмнө нь хайр хэмээх бүтээлийг бүгдээрээ хамтдаа ярилцж байсныг санаж байгаа бах. За одоо энэ удаагийн дугаарт "Би хинбэ" буюу илүү хувь хүн, ер нь хүн гэж хин юм бэ? Та өөрөө гэдгийг яаж мэдээд байна вэ? Би одоо жишээ нь дэлгөөнө гэдэг үгийн цаана яг юг ойлгуул зохилтой вэ гэдэг энэ олон асуултын талаар хамтдаа ярилцгаална. За ингээд философи гар утасны аппликейшн та бүхэн таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тун утгагүй Android хувилбар маань нээлттэй хийх болно. За ингээд бүгдээрээ шууд номынхон агуулга руу орцгоё. За ер нь би хин бэ гэдэг асуултыг бүгдээрээ асууж эхлэхийн өмнө ер нь яг би тэгвэл яг юу мэдэж чадах юм бэ гэдгээсээ асуултыгаа эхэлцгээе. За бүгдээр ингээд дотроо төсөөлөх гэж оролдъё л доо. Орчлон, хорвоо, галактик энэ бүх зүйлс өөрөө асар агуу том гэж бид нэр төсөөлдөг. Гэтэл эдгээр бүх зүйлсийн маань төсөөлөл өөрөө бидний тархин дотор байгаа. Тэгэхээр тархи гэдэг эрхтнээр л бид нар орчлон, хорвоог төсөөлж, мэдэрж байгаа гэдгийг нь ажигладаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар орчлон, хорвоог ерөөхдөө өөрснийхөө сэтгэлгээ, бодлороо хязгаарладаг гэсэн үг. За тэгэхээр хүн өөрөө ийм өчүүхэн атал хорвоо ертөнцийн төвийг өөрийгөө мэтэр сэтгэж, өөрийнхөө оюун ухааныг тийм бүхнийг шийдэж чадах мэтэр найдаж өнөөдөр асар олон алдаануудыг дэлхийн түвхэнд гаргаж ирж байжээ гэж байгаа. За нэгдүгürt гэх юм бол Дарвинаас өмнө бол хүмүүс өөрснийгөө бурхнаас үссэн. Бид нар бол одоо бурхны уг гаралтай гэж боддог байсан. Гэтэл Дарвин үгүй шүү дээ, та нарын над бодол чинь алдаатай. Хүн өөрөө хувьслын үр дүнд бий болсон зүгээр л нэг төрөл зүйлийн амтэн юм а гэж хэлсэн байна. За энэ санааг Фридрих Ницше цааш нь лавшруулад тийм ээ, хүний бодол санаа бидний одоо өнөөдрийн ч гэсэн ярьж байгаа рационал, логиктой өөрсний хүмүүний оюун санаа гэдэг өөрөө цаана алдаа гаргаж болно. Магадгүй 100 жилийн дараа, 200 жилийн дараа бид нар эргээгээд харахад яг нөгөө шашны үед байсан хүмүүсийг бид нар ямар тэнэг юм бэ те? Орчлон хорвоогийн төв өөрснийгөө гэж боддог. Магадгүй бурхныг одоо жишээ нь те хүмүүсийг бурхан бүтээсэн гэж боддог тэр үеийг бид нар шоолдог шүү дээ. Тэрнтэй адилхан одоо үед байгаа бидний оюун сэтгэлгээ ч гэсэн ирээдүйд гарч ирэх хүн төрлөختөнд өөрөө шоологдно гэдгийг хүлээн зөвшөөрж явах нь өөрөө эдгээр процессын том зургаар харж байгаа нэг илрэл болж байгаа. За энэ тухай Фридрих Ницше Genealogy of Morality буюу ёс зүйн үүсэл номондоо дурдсан байдаг. За бүгдээрээ Beatles хамтлагийг бол мэдэх бах. За Beatles хамтлагийн дуучин John Lennon-ы хүү Julian ангийнхаа охин Lucy-г цаасан дээр зураад гэртээ хүрээд ирж л дээ. Тэгээ Джон Леннон наадах ч одоо юу гэдэг зураг юм бэ гэж асуухад Julian юу гэж хариулсан гэхээр Lucy in the Sky with Diamonds буюу Lucy алмазан очир эрдэнэ дундах тэнгэр дээр хөвж яваа зураг юм а гэж аавд хэлсэн ба. За яг энэ үед Джон Леннонд гайхалтай дуу зохиох одоо тэр санал сэтэл төрөөд Lucy in the Sky with Diamonds гэдэг дууг зохиосон. За энэ дуу бол өөрөө Beatles хамтлагийн алдартай дуунуудын нэг. За тэгээ хүмүүс нь юу гэж буруу ойлгодог вэ гэхээр Lucy in the Sky with Diamonds гэдэг үгийн товчлоод одоо үзэхлээр LSD буюу одоо ингээд тарих мансууруулах бодисны нөлөөтэй дуу гэж ярьдаг. Гэхдээ өөрөө John Lennon-ы ярьснаар ерөөсөө тийм зүйл байхгүй шүү. Энэ бол ингээ манай хүүгийн ангийнхаа одоо нөгөө охиныг зурсан зурагнаас л би сэтүүлж энэ дууг хийсэн юм а гэж хэлсэн. За яагаад энэ дууг ярих болов гэхээр та бүхэн Lucy-г киног санаж байна уу? Нэг ингээ анхны хүний тухай шүү дээ тийм ээ. Гол дүрдэн нөгөө нэг амар алдартай эмэгтэй жүжигчин тоглодог штэ. Би нэрийг мартчихлаа. За тэр жүжигчний тоглодог Lucy-г кинон дээр анхны оюун ухаант эмэгтэй хүнийг гаргадаг. Ер нь л одоо анхны оюун ухаант примитив хүн гэсэн үг шүү дээ. Тэгвэл яагаад тэр анхны оюун ухаант примитив хүнийг нөгөө Lucy гэдэг нэрээр нэрлэх болов гингүүд археологчид ерөнхийдөө хүнийг одоо анх оюун ухаант хүн хизээ оршин байсан бай тухайх он цагийн зөрүүг асар олон мэтгэлцэж явсаар хагаад цаг нь Люсигээр өөрөө хүний оюун ухаант хүн үүссэн гэдэг примитив он жил асар том тэлэлт явагдаж 30 сая жилийн өмнөх рүү хүртэл аваачиж өгсөн байгаад. Тэг энэ үе дээр археологчид баярлж хөөрсөндөө яг энэ Beatles хамтлагийн Lucy in the Sky гэдэг дууг сонсож байсан учраас анхныхаа энэ олдсон олдврын эзнийг буюу оюун ухаант примитив хүний төлөөллийг Lucy гэж нэрлсэн байж таарж байгаамаа. За тэгээд бүгдээрээ цааш нь үргэлжлүүлээ бодоод үзье. За примитив хүн гэж хэлээд байгаа анхны одоо энэ бүдүүлэг хүн нэгдлийн үеийн хүн биш үү? Тэрнээс өмнөх одоо сарамгчны хүн төст амьтад байгаад байгаа. За энэ төрөл зүйл ер нь яаж яваад тарих нь
ийм хурдан хөгжөөд бусад төрөл зүйлийн амьтад одоо магадгүй илүү хурд сарвуутай болох, зарим нь одоо үсэн цагаан болох те цагаан баавын жишээн дээр байхад яагаад энэ төрөл зүйл зөвхөн тархин ингэж илүүтэй сайн хөгжиж чадваа гэдэг асуулт тархи судлаачдын дунд, философчдын дунд, эрдэмтдийн дунд яалтчгүй нээлттэйгээр тавигдж байгаа. Тэгэд ажиглангууд бүхэл бүтэн 3 дахин томорсон жишээ Люсигээс хойш хүний дээрх 3 дахин томорсон байгаа байхгүй. Энд нь яг юу нөлөөлвөө гэж судлаач нар үзэхлээр одоо жишээ нь Германы Бремен хотын тархи судлаач Герхард Рот хэлэхдээ хүн зайлшгүй шаардлагаас болоод ийм мундаг тархитай болоогүй. Харин хүн тархиа ерөөсөө баг байглаас бэлгэнд л автсан шахуу үзэгдэл болж таарж байна гэж. Яг ингээд эволюцийн үр дүнд ч юм уу одоо дасан зохицох гэдэг шаардлагын үүднээс хүний тархи ийм хурдан нэг зэрэг хөгжсөн юм гингүүд яг тархи судлаач нар энэ дээр яг ингээд баттай хариулт олж чадахгүй. Ер нь бол ийм тохиолдлын шинжтэй үзэгдлүүд их байна гэж үзээд байгаа. За ингээд бидний тэгэхээр тархи гэдэг энэ эргэтэн маань одоо та бүгдийн дотор тархич нь сонсож байгаа шүү дээ. Энэ дугаарыг сонсож байгаа альмаа, бата, дулмаа хинч байсан хамаагүй энэ миний одоо дуу хоолойг таны тархи сонсож байгаа. Тэгвэл энэ дуу хоолойг сонсож байгаа тэр тархи гэдэг эргэтэн маань өөрөө 250 сая жилийн түүхтэй байдаг. 250 сая жилийг хаанаас хөөж гаргаж ирээд байна вөхөр анх хөхтөн амтан үүсэж хөгжсөн энэ бүх үеийг тооцож гаргаад байгаа гэсэн. Тэгээ энэчнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр бидний тархин дотор яг тэр эртний үл мөрдөх одоо зан характерын төлөв хандлагууд за мэдээж генийн тэр цуурай байгаа гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингэдэм байна л та. Асар өндөр IQ-тай одоо 140 50 ч юм уу те өндөр IQ-тай хүмүүс яг тухайн нэг одоо физикийн ч юм уу математикийн бодлогыг бодохдоо тэр өндөр IQ нь ашиглагддаг болохоос биш яг одоо өдөр тутамдаа магадгүй 0 орохдоо шүдэ явахдаа за гудмаар алхаж байхдаа яг тэр өндөр IQ-тайгаа байгаад байдаггүй буюу хүний ерөнхийдөө өдөр тутмын үйл ажиллагааны дийлэнх хувь нь өөрөө ухамсаргүй шинжтэй явагддаг тийм ээ. Фройд дээр ч гэсэн энэ гардаг. Тэгэхээр тэр ухамсаргүй шинжтэй явагдаад байгаа үйлдэлүүд дээр маань юу тэрийг цаанаас нь зохицуулж одоо уг шалтгаан болоод байна уу гэвэл асар олон зүйлс гарч ирэн тэ Фройдийн хоолой бага насны дурсамж болон ухамсаргүй руу одоо ингэж дарагдсан сэтгэлийн ойлгоцууд ч юм уу тийм нөлөөлж байгаа. Гэхдээ тархи судлаач нар бол энэ 250 сая жилийн одоо хөхтөн амьтны түүхийн рефлексүүд бидний генд байгаа учраас энд нөлөөлж байгаа. За одоо чинь хүүхэд төрөхдөө хөхөх рефлекстэй төрдөг ч юм уу те. Хүүхэд одоо өтгөн шингэнээ ялгаруулах рефлекс. За гараа хөдөлгөх рефлекс гэх мэт. Эдгээр рефлексүүдийг бол бид нар яг энэ амтны төрөл зүйл дээр одоо жишээ нь байсан өмнөх үеийнхэн өвөг дэцээс авсан шүү гэдгийг хэлээд байгаа. За ингээд энэ зүйлсийг бид нар яагаад яриад байна вэ гэвэл бидний тархи өөрөө бодож сэтгэж байгаа одоо миний энэ үг өгүүлбэрийг холбож ярьж байгаа энэ процесс ч гэсэн өөрөө асар хязгаарлагдмал. Ерөөсөө ингэ бодит байдлыг би энэ үгээрээ илэрхийлж чадчихна гэж хэлж байгаа нөрөө асар явцсан гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо эргэн тойрныг танин мэдчихлээ. За тэр танин мэдж байгаа объект дунд нь өөрөө хүн гэдэг өөрөө буюу би гэдэг тэр объектийгаа ч гэсэн бид нар бүрэн танин мэдэх ер нь боломжтой мó гэдэг асуудал ч гэсэн дэвшиж гарч ирж байгаа. За ингээд утга учир ч юм уу одоо гэдэг ойлголттой шүү дээ. Meaning миний амьдралын утга учир гэдэг. Тэгэнгүүт философийн одоо жишээ нь сэдв дотор утга учир бол өөр асар одоо чухал нэг ойлголт болж явдаг бол байгалийн шинжлэх ухаан дээр болгонгот уурга гэж одоо нэг ойлголтыг жишээ болгоод аваад үзье л да. Тэгвэл уурга утга учир гэдэг энэ хоёр ойлголт өөрөө тис ондоо гэсэн үг. Яагаад вэ гэвэл утга учир гэдэг ойлголт нь өөрөө хүний би гэдэг тэр одоо яг энэ байна гэж зааж чадахгүй байгаа тэр төлөв байдалтай холбоотой ойлголт болоод ороод ирчихнэ. Уурга гэдэг нь өөрөө байгаль дээр байсан буюу байгалийн шинжлэх ухааны салбартай холбоотой тэр гэж зааж чаддаг зүйлсийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ чэнэс яг миний нөө хэлэх гээд байгаа санаа нь өөрөө бидний тархины одоо ойлгоцын хүрээнд дотор ойлгох гэж оролдоод байгаа энэ номын хүрээнд яригдж байгаа би хинбэ гэдэг сэдв маань өөрөө тэр гээд нэг хүн лөө хуруугаараа зааж болохгүй. Би одоо жишээ нь та өөрийнхөө те тархины яг аль хэсгийг би гэж заах вэ? Таны магадгүй хөлийн эрхүү уруу чинь та мөн үү те? Эсвэл таны одоо дуртай дургу гэдэг тэр зүйлийн жагсаалт чинь өөрөө та мөн үү гэдэг асуулт яригдах гэдэг учраас яг нөө байгалийн шинжлэх ухааны яг ингээ гарт баригддаг тэмдэгддэг тэр салбараас арай өөр зүйлийн тухай бүгдээрээ ярих гэж оролдож байгаа шүү гэдгийг сануулах үднэс энийг хэлсэн байгаамаа. За ингээд философчдын асуулт тавих энэ процессын түүхэнд нэг том ялгаа гарч ирж байгаа нь юу юм бэ гингүүд яг философчд өмнө нь яг
гадна талд байгаа зүйлс буюу матери гэж юу юм бэ? Орчлон хорвоо юун дээр оршдог юм бэ? Үнэн гэж юу вэ? Эсвэл одоо жишээ нь зовлон гэж юу вэ гэх мэтэр өөрөөсөө гадагшаа асуултуудыг тавьж чадчихсан бол энэ асуултууд тавьж байгаа процесс өөрөө эпистемолог буюу танин мэдхүйн онолын үүднээс асар том хөвсөл гарсан нь би юу танин мэдэж чадах вэ гэдэг асуултыг тавьсан байна. Ойлгогдож байна тий. Яг ингээ гадна талд байгаа зүйлсийг танин мэдэх яваад байсан ба шүү дээ тий. Тэгэнгүүт философичдын өөрсдөө тавьдаг асуулт нь нэг том хөвсгөл гарсан нь би юу таньж мэдэх вэ буюу гадна талд байгаа тэр объектыг танин мэдэх биш би тэгвэл юуг таньж мэдэх тэр тийм чадамжтай потенциалтай амтын юм бэ гэдгийг бодож эхэлсэн цагаас яг энэ би юм бэ гэдэг асуултын хариултыг арай өөр өнцгөөс философч нар хайж эхэлсэн байгаамаа. За тэгэхээр яг энэ би юм бэ гэдэг асуултын хариултыг бүгдээрээ тарих судлалаас, философоос гэдэг олон салбараас хайж байна. За одоо бүгдээрээ тархин дотроос илүүтэй хайж эхлэе л да. Ягаад тэгэхээр бидрийг одоо удирдах байгаа одоо гол цөмөн шүү дээ. За тэгэнгүүт 1906 оны Нобелийн шагнал хүртсэн нэрийг нь бид нар одоо төдийлөн сайн дарамттай адилхан юм алдартай сайн мэддгүү нэг эрдэмтэн бол Каял гэж эрдэмтэн байгаа. За энэ Каял гэж эрдэмтэн анх яг тархины атлас буюу тархины асар нарийн зураглуудыг гаргаж ирсэн. За мөн нейронуудын төрлийн ангиллыг гаргаад за тухайн нейрон яаж хоорондоо мэдээлэл дамжуулдаг вэ гэдгийг өссөн хүмүүсийн цогцсон дээрээс нейрон дээр туршлууд хийсэн байна. За тэгээд тухайд одоо яг нейрон ажиллаж байгааг нь харж иж судалгаа намжилттай болно шүү дээ. Тэгэхээр ямар ингээ амьд хүний тархийг задлаад юм бодох үед нь хооронд нь мэдээлэл яаж дамжуулж байгааг нь харалтаа биш гэд өгсөн хүний тэр тархин дотроос нейронуудыг ялгаж аваад жижиг одоо цахилгаан соронзон дамжуулахад соронзонгоор өдөөхөд хоорондоо ямархуу одоо байдлаар мэдээлэл дамжуулж ийн гэдэг гэх байдлаар асар дэлгэрэнгүй судалгаанууд хийсэн байна. За ингээд тархины одоо жишээ нь чадвар тархины өөрөө өөрийгөө мэдрэх мэдрэмж нь өөрөө тухайн тархи юу үзэж туулсантай нь холбоотой байдаг. За ингээд Кант энэ тухай юу гэж хэлсэн бэ гэхлээр Critique of the Pure Mind буюу цэвэр оюуны шүүмж бүтээлтэй Кант энэ тухай юу гэж хэлсэн гэхээр бидний бүхий л танин мэдэх үе юу үзэж туулсантай маань холбоотой гэдэгт ерөөсөө эргэлзэх зүйл байхгүй гэж хэлсэн ба. За Stoic философчд бас хэлдэг те хүний мэдлэгийн хязгаар нь өөрөө юу үзэж туулсныхаа хязгаараар хэмжигддэг юм аа. Хүн одоо дан ганц ном уншаад дан ганц ямар нэг зүйлийг одоо сонсоод яг өөрөө үзэж туулаагүй амьдралын туршлага одоо багтаа бол тэр зүйлийг мэдэх чадамжгүй гэж хэлдэг. За энэ сэдв одоо жишээ нь хуулийн салбар дээр ч юм уу за магадгүй философи дээр их ажиглагддаг л да. Одоо ингээд амьдралын нюанстай хар цагаан зүйлийг мэдэхгүй бол тухайн хууль сайн хуульч бол чадахгүй гэдэг ч юм уу те. За одоо миний яг өөрийн UX дизайны мэргэжлэр гэхэд яг амьдралын олон талт харилцаанд орж үзээгүй хүн тухайн системийн дизайныг хийхдээ өөрөө асар амьдралын туршлага дутагдгаа гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуудал гардаг. Тэгэхээр энтэй төсөөтэй зүйлийг Кант цааш нь үргэлжлүүлээд хэлээ явж байгаа. За ингээд энэ дээрээс нэг зүйл юу мэдрэх гэдэг рүү ороод ирж шít те. Тэгээ бидэрт байдаг бас нэг юм том эргэлзээ байна гинэ. Одоо эндүрэл. Одоо мультитаскинг гэдээ бид нар өнөөдөр зөндөө ярьдаг. Нэг зэрэг олон ажил амжуулах. Одоо эмэгтэйчүүд тэрэн дээр илүү сайн гэдэг ч юм. Тэгэнгүүт мультитаскинг гэж ерөөсөө байдгүй гинэ. Юу байдаг вэ гэвэл бидний анхаарал өөрөө ийм тухайн нэг цэг рүү илүү төвлөрсөн шинжтэй байдаг. Одоо UX дизайны хувьд юу гэж үздэг вэ гэхээр хүний ялангуяа нүдний одоо фокус буюу төвлөг хараа ингэж цэгэн байдлаар буудаж бид нар юмсыг уншдаг. Одоо ингээд нэг том зургаар нь харахгүйгээр нэг юм жижигэн цэгээр бид нар скандж бидний одоо анхаарал төвлөрөл явдаг байхгүй. Тэгэнгүүт мультитаскинг хийж байгаа гэж өөрснийгөө бодож байгаа хүмүүс яадаг вэ гэнгүүт олон таск хооронд асар богино хугацаанд анхаарал нь шилжих чадвартай тэр хүн л ер нь мультитаскинг хийгээд байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар тархиныхаа тухай одоо арай нэг юм өргөн сар хүрээнд ойлгохын тулд эдгээр зүйлсийг ярьж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа. За мөн жаз хөгжмийн жишээн дээр авъя л да. За ингээд жаз хөгжим ч юм уу эсвэл одоо электроник хөгжим ч юм уу нэг юм гоё хөгжим сонсоод тухайн хүн ингээд ад жаргалын мэдрэмж авч ийн гэж бодъё. За яг энэ үед нь тархи судлаач нар одоо тухайн хүний тархийг ингээ хэмжиж л та тий ямар цахилгаан соронзон орон хаана гүйж ийн цусны эргэлт нь юу болж ийн гэд. За энэ үед хүний тархины тодорхой хэсгүүдэд одоо юм цусан хангамж нь сайжирж байгаа гэдэг л тийм дүр зураг ажиглаж чадхаас биш яг хүн ийм мэдрэмж аваад ийн гэдгийг бид нэр тархийг судлаад мэдэрч авч чадахгүй гэж одоо олж авч чадахгүй. Дээрэс нь дааны гоё жаз хөгжим аваад хүн таашаал авж байгаа үедээ тархи руу магадгүй ингээ өндөр цусан одоо жишээнтэй цусны даралт эргэлтэн сайжраад ингэж байгаа л дүр зураг ажиглахдаас яг тухайн хүний сэтгэл яаж хөдлөөд байгаа вэ гэдгийг одоохондоо бид нэр ингэ зургалж чадахгүй байгаад байгаа гэдэг нэг ийм асуулт яваад байгаа.
За ингээд тархи судлалын талаар өнөөдөр бүгдээрээ асар олон сэдвээс ярина. Тэгэхээр та бүхэн тайван байж иж болно. За 2000 жилийн өмнө шүү дээ те философчид бодлын аргаар судалж эхэлснээр ер нь бол философийн ухаан үүссэн. Тэгвэл тархи судлал өөрөө тархийг нөгөө нэг тархин судалж байгаа л процесс шүү дээ гэдгийг мартаж болохгүй гэж. Тэгэхээр асар хязгаарлагдмал байгааз. Одоо 2000 жилийн өмнө философч нар бодлоороо судлах гэж оролдсон нь шүү дээ. Би юу н яагаад ингэж бодоод байгаа юм болоо? Би юу н яг одоо юуг танин мэдэж чадах юм болоо гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт тархи судлал гэдэг өөрөө бас ялгаагүй ажиллах юм бол судалгааны объект нь ч тархи, тэрийг судалж байгаа субъект нь ч тархи буюу тэр эрдэмтний одоо жишээ нь толгоонтор нь ажиллаж байгаа судалж байгаа зүйл нь тархи штэ те. Тэгэхээр ийм дилемма буюу хоёрдмол шинжтэй бас асар алдаа гаргах боломжтой гэдгийг бид нэр юу н хүлээн зөвшөөрөх ёстой байна гэдгийг бодож байгаа. Яагаад тэгэхээр эн чинь өөрөө тархиа судалж байгаа болохоос биш өөр тархинаас ямар нэг юм дээд арай илүү чадамжтай байдгал тархийг судлаагүй шүү гэдгийг нэгдүгээр хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт нь философи дахь үед бид нэр өөрсдөө бодлыг бодож байгаа болохоос биш бодлоос өөр ямар нэг дээд ойлголтоор бодлыг судлаагүй шүү гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол асар олон юм алдаанууд гарна гэдгийг ингээд хүлээн зөвшөөрөө гэж байгаа. Одоо бүгдээрээ нэг хүүхд төсөөлье. 22 настай Пишингийнхаа урд ингээд орой суугаад бодол давтцсан байгаа нэг хүү. За энэ хүү хин бэ гэвэл Декарт. За Декарт яг энэ 22 настайдаа нэг бодол орж ирсэн нь би сэтгэж юм. Тийм учраас оршин байна гэдэг одоо философийн алдарт ишлэлээ Декарт энэ үед анх сэтлийг олж бодож эхэлсэн байна. Тэгэхээр түрүүний ярьсан яг философийн түүхэн дэх асуултыг урвуулж тавьсан хүн бол өөрөө Декарт яалтчгүй мөн. Яагаад вэ гингүүд ерөөсөө бид нар ингээд гадагшаагаас харсан судалгаанууд хийгээд байтал тэдгээр маань өөрөө бидний бодлын хүрээнд хязгаарлагдаад байгаа юм чинь бид нар ер нь юмсыг танин мэдэх боломжтой мó? Бид нар ер нь тэр зүйлийг мэдчихлээ гэдгийг яаж мэдж байгаа? Мэдчихлээ гэдгийг мэдж байгаа гэдгийг яаж мэдж байгаа гэх мэтэр яг ингээд бодоод эхэлсэн байна. За ингээд бодоод эхэлсэн чинь нэгэн зүйл одоо жишээ нь Декартд үнэн санагдсан нь би ингээд сэтгэж байна гэдэг чинь би оршин байгаа гэсэн үг юм биш үү? Тэгэхээр би гэдэг тэр одоо ойлголт бол яг намайг ин сэтгэж байгаа үед л оршдог миний илүүтэй оюун санаатай холбоотой ойлголт юм байна. Тэгэхээр би мах бод одоо мэдрэмж сэтгэлтэй тусдаа илүү оюун санааны талын ойлголт юм байна гэж ойлгож ирсэн байна. Тэгээд Декартаас би хэн гэдгийг хүн яаж мэдэх юм бэ? Ер нь бигээ хүн яаж мэдрэх вэ гэж асуухад Декарт юу гэж хариулсан гэхээр хүн бодлоороо л мэднэ. Бодлоороо л хариулж чадна. Тэгэхээр бодол дотор л би гэдэг зүйл байгаа болохоос биш өөр ямар нэг миний мэдэрхүүч юм уу сүнсэн дотор би гэдэг зүйл байхгүй гэж Декарт үзсэн байдаг. За ингээд Декарт хүнийг юу гэж үзсэн гэхээр нэг юм ашгүй нэг юм золоор те сэтгэдэг болцсон нэг юм тархин дээр ийм цогцос буюу одоо зовлог гэж хэлээд байгаа юм л та залгацсан нэг төдийл амьтны төрөл зүйл шүү дээ гэж үздэг. За мөн Декарт амьтдыг юу гэж үздэг вэ гэхээр ерөөсөн амьтан сэтгэдэггүй гэдэг нь олон шинжээр илэрдэг тул амьтдыг ерөөсөө ийм махан мотор, махан одоо роботууд гэж үздэг байсан. Тэгэхээр амьтныг одоо тамлах, амьтныг одоо жишээнтэй алахыг бол Декарт ерөөсөө ямар нэг өвдөлт мэдрэхгүй байгаа. Ягаад тэгэхээр наад амьтан чи одоо сэтгэхгүй учраас өөрийнх нь гэсэн би гэдэг ойлголт байхгүй гэж үзсэн байгаа. За тэгээ бидний тархи аягүй сонин за. Ер нь ингээд өнөөдрийг хүртэлх одоо дэлхийн түүхэнд гэх юм уу те түрүүний ярьсан 250 сая жилийнхаа түүхэнд аваад үзэх юм бол түүхийнхаа ихэнх хувьд нь зөвхөн яг яаж амьд үлдэх вэ, тисэж үлдэх вэ гэдэг талаар л бодож явсан зорилгоор одоо хөгжсөн тархи байгаа байхгүй. Тэгэнгүүт би юу мэдэх вэ, би юуг таньж мэдэж чадах вэ, ер нь би хэн бэ гэдэг асуултыг тархи өөртөө тавьж эхлээд асар удаагүй байгаа шүү дээ гэдгийг бас яг түрүүний бодлын алдаа гаргах дээр бодолцоод үзчихээрэй гэж байгаа. За ингээд цаашаага бодох юм бол энэ одоо миний яриад байгаа зүйлс саяны түрүүний Декартын яриад байгаа зүйлс ч гэсэн бодлууд шүү. Тэгэхээр бодлоо бодоод байгаа болохоор асар их алдаанууд гарна гэдгийг дахин нэг санаад үзээрэй гэж байгаа. Одоо бүгдээрээ Мах гэдэг хүний тухай ярилцъя. За Мах гэдэг хүн бол одоо дууны хурдыг нээж олсон хүн. Одоо нэг том дууны хурдаар нисдэг онгоцуудыг Мах 2 хурдаар нисэж гэх мэтээр яригдаг ийм хүн байна. За ингээ Мах нэг удаа алхаж явж байгаад нэг том санаа өөрт нь төрөөд бүр ингээд тархи нь одоо гал хасаад явсан байна. За юу мэдрэгдсэн гэхээр хүүе одоо миний ингээд ойлгодог орчлон хорвоо дэлхий гэдэг чинь миний мэдэрсэн зүйлсүүдийн л цуглуулга болохоос биш тэр бүх зүйлс биш юм байна шүү дээ гэдэг одоо энэ санаанд Мах цочирдмаар өөрт нь хүрсэн байгаа. За ингээд түрүүний Декартын ярьж исэн сэтгэж байгаа л бол би оршин гэдгээс арай өөр
би гэдэг чинь өөрөө миний мэдэрч авсан зүйлсүүдийн л цуглуулга буюу одоо миний мэдэрсэн зүйлсүүдээр ингээд таныг одоо хашаад хідэн талаас чинь одоо ингээд дөрвөлжлээд гурвалжлаад хайрцаглах юм бол голд нь үлдчихэж байгаа тэр нэг зүйл нь өөрөө та гэж маах гэдэг хүн гаргаж ирсэн байгаа. За бид нэр ингээд хүнийг одоо тийм ээ хүүхэлтэйг ингээд задлаад үзэхэд дотор нь одоо магадгүй дуу гардаг хүүхэлтэй байсан бол нэг 2 батарейтай дуугардаг нэг юм төхөөрөмжтэй. За магадгүй одоо чихмэл тоглоомыг задлаад үлэхэд дотор нь юуч байдаггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд физиологийн үүднээс аваад үзэх юм бол тархийг задлаад хүний биеийг задлаа гэд яг энэчэн сүнс байдаг, энэчэн одоо сүнсээ байг те одоо тэр яриг бүр орхи. Би гэдэг зүйл байгааг бүр ингэж заач чадах ганцхан ч тийм шинж тэмдэгтэй зүйл байхгүй байгаа байхгүй. Тэгэд маах юу гэж үтсэн гэхээр одоо ингээд симфон хөгжим ингээ бөөнөрөө гой тоглоод эхлэхэд нэг юм хармони үүсдэг дээ те симфони. Яг тэр симфони үүсэд явж байгаа тэр төлөв байдал дээр л би гэдэг ойлголт тогтож гинэ гэж үтсэн байна. Тэгэхээр би гэдэг бол өөр асар нандин яг ингээд зүрлээд хэлэх юм бол одоо халбхан дээр өндгийг ингээд үнэг ширхэг одоо өндөг тавьчаад гудмаар алхахад ингээ унахчихгүй тул бид нар ингээ тэнцвэрээ олохгоо оролддог шүү дээ. Тэгэхээр хүний би гэдэг зүйл чинь өөрөө тийм асар эмзэг дүнгийн данган бидний оюун санаа мэдрэхүүнүүдээс үүсэж байгаа тэр төлөвдөр тогтож байгаа л ойлголт юм байна гэдэг сэдвээр маах очсон байгаа. За ингээд маах цааш нь задруулаад хүнийг олон бие рүү салгасан. Одоо байршлын бие, мэдрэмжийн бие, дурсамжийн бие, намтрын бие зэрэг. За энэ юу гэсэн үг юм гингүүд одоо бид нар магадгүй тархиныхаа тэнцвэрээ олж чаддаг хэсгийг гэмтээчлээ гэхэд гадаад дотоод хүртгүй маань гэмтээд бид нар одоо байршлын биегээ алдчихж байгаа жишээтэй. За бид нар магадгүй явж байгаад намтрын бие гэж зүйл бас байна л та. Одоо ингээд өөрийнхөө амьдралыг ерөнхий нэг юм үргэлжилсэн кино шигээр зүүрлээд цаашаа тэр киноныхоо ерөнхий зохиолыг алдахгүй амьдарч чадах тэр одоо нөхцөлийг намтрын бие гэж нэрлэдэг байгаа байхгүй. За мөн дурсамжийн бие ч юм уу те. Тэгэхээр одоо Альцгеймер өвчтөе хүмүүс бол дурсамжийн биеийг гэмтээд явчихж байгаа гэх мэтэр. Тэгэхээр ингээд бие гэдэг бол ганцхан ширхэг биш юм байна. Энэ номны гарчиг би хинбэ тийм гэвэл хідэн бие вэ гэсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ сэдвүүрээ буцаад эдгээр орж ийн гэсэн. Тэгэхээр би гэдэг чинь ерөөсөө ингээд нэг зааж чадах ганцхан зүйл биш юм шүү. Одоо магадгүй таны нэг хайртай хүн те одоо мууяр ой санамжаа алдчихлаа гэж бодоход гаднаас нь харахад тэр хүн мөн гэд нэг биеийг нотлогсчлаа те. Тэр хүн өмнөх шиг яг юмыг мэдэрч чадж гин үү те. Халуун ногоотой хоолн дуртай байна уу? Гүйж чадж гин үү гэд тэрийг чадж байгаа бол бас нэг бие юм байна те. Гэхдээ тухайн хүн дурсамжийн болоод намтрын биеийг алдчихингууд магадгүй таныг танихгүй байж болно те. Тэгэхээр яг энэ асуудлыг энэ хүрээнд ингэж хөндөж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг нэг олон одоо ингээд духныхаа уртлын хэсгийг гэмтээгээ тархинд тодорхой нэг доголдол үүссэн Альцгеймерийн ч янз бүрийн өвчтөе хүмүүсийг аваад үзэнгүүт тухайн хүмүүсийн тодорхой нэг биегийнхэн доголдлууд үүсээд байгаа болохоос биш тухайн хүний одоо бие гэдэг тэр ойлголт нь бүхлээрээ байхгүй болно гэдэг өөрөө асар эргэлзээтэй юм шүү гэдэг асуулт руу эргээгээд явчихж байгаа юм. За одоо бүгдээрээ сэтгэл гэж юу вэ гэдэг талаар аваад үзье. За сэтгэл гэдэг бол тэр дундаа сэтгэл хөдлөл гэдэг бол юу вэ гэхээр ерөнхийдөө энэ ном дээр бидний ингээд гадаад орчноос ирж байгаа өдөөлтөд үзүүлж байгаа хариу үйлдэл бол бидний сэтгэл хөдлөл юм а гэж хэлж байгаа. За одоо жишээ нь гадаад орчин хит уйтгартай бол бид нэр тэнд уйдаж санаа зовж ганцаардаж бидний сэтгэл хөдлөл тийм ээ. Одоо асар тийм хөөхөн гой хүн явж ивэл бид нар ингээд гайхаж шагширж бидний сэтгэл хөдлөл тийм ээ. Гой хоол идээд одоо жишээ нь таата тухта байх юм бол бидний аз жаргалын одоо жишээ нь те мэдрэмж аваад сэтгэл маань хөдлөнө гэдэг ч юм. Тэгэхээр сэтгэл гэдэг өөрөө ингэж гадны өдөөлтөөр хөдөлдөг зүйл юм байна. За тэгвэл сэтгэл хөдлөл өөрөө түрүүний биетэй яаж холбогддог вэ гэхээр сэтгэлээс бодол ургаж гараад байгаа. За одоо жишээ нь би нэг хүн надад одоо жишээ нь асар юм хөөхөн гой санагдаад тэр хүнд би сэтгэлээрээ татагдаад сэтгэл хөдлөлчлөө шүү дээ. Тэгэхээр сэтгэл төрүүлж хөдлөөд араас нь бодол буюу ойлгоц орж ирж тэр сэтгэл хөдлөлийг тайлбарлаад байгаа байхгүй. Энэ эмэгтэй их хөөхөн юм байна. Ягаад гэвэл ийм болохоор. Ягаад гэвэл ийм болохоор. Одоо би чинь тэдэн настаа шүү дээ гэх мэтэр бодол нь араас нь яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр биеийг тодорхойлж байгаа бас нэг сонирхолтой хэсэг нь сэтгэл байгаад байгаа шүү гэдгийг эндээс гаргаж ирж байгаа. За 1920-ад онд сэтгэл зүйчнэр ерөнхийдөө хүнд нэг юм 12 төрлийн сэтгэл хөдлөл байна гэж томьёолсон байгаа. Жаргах, гашуудах, дурлах гэх мэт. Тэгээд хамгийн хачирхалтай нь за нэмэх хасах нэг 2-3-аар л хэмжигдэнүү гэхээс биш ерөнхийдөө энэ сэтгэл хөдлөл гэдэг энэ зүйл өөрөө асар шинээр нэмэгдээд өөрчлөгдөөд хувьсаад байх нь юу л болдоо тэг юм тогтвортой шинжтэй шүү гэдэг үнцэг гарч ирнэ. За одоо өөр хүнийг одоо таныг тодорхойлж байгаа бас нэг одоо шинж нь юу гэхээр таны ухамсаргүй төлөв.
ухамсаргүй. Одоо Фройдийнхаар ид тийм ээ. Одоо бүгд Фройдийн талаар ярий. За Фройдийн талаар одоо манай энэ аппликейшн дээр ч орсон байгаа Ego by Id гэх подкастаас та бүхэн бүр илүү дэлгэрэнгүй аваад үзэх боломжтой. За тэгээд ер нь нэг бидний хүүхэд ахуй цагтаа туулсан, үзсэн, харсан, мэдэрсэн, таньсан болгон маань тодорхой хэмжээгээр тэр дундаа бүр дийлэн хэсэг нь ухамсаргүй гэдэг бидний тархин дотор байгаа хэсэг рүү ингэж преслэгдэх буюу англиар одоо дарагдаад орчдөг. За тэр маань дарагдаж ороод эргээгээд амьдрал дээр гарч ирэхдээ бидний одоо ухамсаргүй хийгдэж байгаа үйлдэлүүдийн дийлэнхийг захирдгаа гэдэг онол Фройдын яг энэ эдийн тухай сургаал байгаа байхгүй. Тэгэнгүүт яагаад та улаан өнгөнд дуртай вэ? Яагаад та магадгүй сахалтай хүнээс айдаг вэ? Яагаад та магадгүй одоо өндөр хүн тань таалагддаг вэ гэх мэт эдгээр яагаад гэдгийг шууд хариулж чадахгүй байгаа буюу тухайн одоо сэтгэл хөдлөлүүд ухамсаргүйгээс түлхэгдэж гарч ирж байгаа хэсгүүдийн дийлэнх нь одоо хүүхэд наснд үүссэн тэр одоо дурсамж мэдрэмж зүйлсээс үүсэж байна гэж Фройд үзсэн. За ингээд энэс гадна нийгэмд байгаа таныг ямар байгаасаа гэж хүсдэг вэ хүсэл. За мөн нийгмийн төлөө та нийгмийн одоо шаардлагуудын хэм хэмжээний дунд хэн болж хуурмаар байгаа вэ гэдэг таны хүсэмжит бий гэж байгаа. Тэрийг бол супер эго гэж нэрлэн тийм ээ. Тэгээ энэ хоёрын голд баланслах, тэнцвэржүүлэх үүрэгтэй оршиж байгааг бол эго гэж нэрлэдэг байгаа буюу ид эго супер эгогийн ийм гурван баланстай оршиж байна гэдгийг Фройд гаргаж ирсэн байгаа. За ингээд Фройдийн одоо психоанализ гэдэг бол тодорхой нэг шинжлэх ухааны салбар гэхээсээ илүүтэй аргачлал юм а гэдэг рүү ер нь бол одоо ингэ сүүлийн эрдэмтэд тайлбарлаад хэлээд явцсан. Тэгэхээр аргачлал болохоос биш тодорхой нэг одоо ингэ тэрний өнцгөр бүхнийг тайлбарлаж болно гэдэг одоо хандлагаар харах нь явцсан шүү гэж ярьж эхэлж байгаа гэсэн. За ингэ сонирхолтой нэг юм хоёр баримт энэ дээр дурдчихэ. Фройд ид эго супер эгогийнхаа санааг Ницшегээс санаа сэтлээ авсан гэж ер нь бол энэ проект хэлж байгаа. За мөн бас сурвалжууд дээрээс бас би тиймэрхүү өнцгүүдийг харж ирсэн. За нэмээд хэлэхэд Фройдийн одоо нэг өвчтнөө өөр дээр нь ирж байгаа хүнийг зөвлөгөө авах гэж байгаа хүнийг сэтгэл засал хийлгэж байгаа хүнийг хэвтүүлж байгаад ярилцаж эхэлдэг штэ. Тэг хэвтүүлж байгаад энэ ярилцаж эхэлдэг энэ аргачлалыг бол Броер хэмээх сэтгэл засалчаас авсан гэж үздэг. Броер болохоор Ницшегээс авсан гэж бас яриад байдаг байхгүй. Тэгэнгүүт яг нэг When Nietzsche Web гэх кино байгаа. Тэр киногоос та бүхэн сонирхоод үзээрэй. Тэр яг хуу зохиолоос сэтвэлсэн кино л да. Гэхдээ сонирхоод үзээрэй гэж үзэж байна. Тэн дээр яг Ницше болон Броер хоёрын харилцааны талаар гардаг. За ингээд Фройдыг яагаад дурдах болов гэх юм бол одоо энэс өмнөх үеийн одоо эрдэмтэд философч нар тархи судлаач нар юу болоод байсан гэхээр тархийг ингээд задлж үзээл те хаана нэг бий байна гэл ингээд хайгаал ирсэн те тархийг хүнийг одоо ойлгохын тулд Фройд ямар аргаар ашигласан гэхээр шууд одоо юу гэдгийг мистаслын багаж бариад хүний тархийг ингээд задлаад нээчээгүй хүний эсрэгээр ингээд ярилцах, харилцах тухайн тэр тархинаас гарч байгаа хүний хариу урвалуудыг ажиглах замаар сэтгэц задлал хийж психоанализ хийх замаар хүнийг ойлгож авах гэж оролцсон ийм орлогуудыг хийж исэн байх нэ. За дараагийн бидний заавал дурдах ёстой нэг фактор бол ой сарамж. Тэгээ биднийг ер нь ингээд бид нар болгож байгаа зүйл бол одоо яалтчгүй ой тогтолт мөн тийм ээ. Одоо магадгүй та хүүхэд насныхаа дурсамжийг бүтнээр нь мартчихлаа гэхэд та яг та мөн үү? За магадгүй таны одоо чинь хайртай хүн тийм ээ. Таны тухай тантай яаж хайрлалцаж дурлалцж исэн тухай мартчихлаа гэхэд тийм киноноос зөндөө байдаг те. Яг тэр хүн чинь тэр хүн мөн үү гэдэг асуулт өөрөө яалтчгүй гарч тавина. За проект болонгууд энэ ном дээр ой санамжийг хэд ангилаад байгаа гэхээр декларатив болон декларатив бус гэж ангилаад байгаа. Би болонгоо та бүхэнд юу хуваалцсан байна вэ гэхээр яг хүн компьютерийн харилцаа буюу human computer interaction дээр яг хүний ой тогтоолтыг хамгийн сүүлд буюу 2024 оны байдлаар дөрвөн янзаар ангилдаг. Нэгдүгürt мэдрэхүүн ой тогтоолт, хоёрт нь одоо богино хугацааны ой тогтоолт, гуравт нь мезейн ой тогтоолт, дөрөвт нь урт хугацааны гэж дөрвөн ангилж байгаа. За мэдрэхүүн ой тогтоолт гэдэг нь ерөнхийдөө бид нар одоо халуун бишин дээр гараа хүрчээд тухайн хурууны үзүүр маань халуун байсандаа гэдгийг мэдрэхүүн эрхтнүүдээрээ дамжуулж одоо сэрлийн хүрээнд гэсэн үг шүү дээ санаж байгааг хэлж байгаа. Хоёр дахь богино хугацааны ой тогтоолт гэдэг нь та одоо философи аппликейшн руу тийм ээ бүртгүүлэх гэж ороод нууцуг баталгаажуулах дөрөв оронтой код ирж байгаа. За тэр кодыг хэд байлаа гэж санаад хийх бол одоо богино хугацааны ой тогтоолтын асуудал. За мезейн ой тогтоолт гэдэг нь ерөнхийдөө нэг өдөр дотор яригдана. Өчигдөр би юу идлээ, маргааш юу идлээ, маргааш юу идэх вүлээ ч юм уу те. Тиймэрхүү хэсгүүд бол мезейн ой тогтоолтын урт хугацааны ой тогтоолт гэдэг нь жил ба түүнээс дэш буюу та одоо юу гэдгийг бага байхдаа бие мөнгөнд дуртай байсан. Манай лагерын байшин тийм байсан. Манай 10 жилийн сургуулийн жижүүр тийм хүн байсан шүү дээ гэдгийг санах хэсэг маань өөрөө
урт хугацааны ой тогтоолт гэдэг рүү орж явж байгаа. Тэгэхээр биднийг тодорхойлж байгаа бас нэг хэсэг бол ой санамж яалтчгүй мөн байх нэ. За дараагийн биднийг тодорхойлж байгаа нэг том одоо бас сэдв бол хэл тийм ээ. Одоо бидний харилцааны одоо language гэсэн үг шүү дээ тийм. За дэлхийн 1-2 дугаар дайнд явсан нэг инженер залуугийн тухайд одоо бүгдээрээ дуртай. Аав нь бол одоо гангийн магнат буюу нэлээд баян язгууртан хүн, ээж нь уран бүтээлч юм хүн байна. За энэ хүн хинбэ гэж тагаах чаг бол энэ бол Wittgenstein тийм ээ. Одоо linguistic philosophy буюу хэл зүйн философийн хамгийн томоохон төлөөлөгч болох Wittgenstein гэсэн. За ингээд Wittgenstein шав орохоор тухайн үеийнхээ одоо барууны өргөний хамгийн томоохон сэтгчдийн нэг болох Bertrand Russell буюу те математик суурьтай том философч, аналитик философч хүн байгаа. За ингээд Bertrand Russell дээр очиод эхний удаага ингээд шав орё гэсэн боловч Russell түүнийг тоогоогүй. Гэхдээ Wittgenstein Russell-ийн бичсэн бүтээлүүдийг асар нэгт нарийн одоо шүмжлүүд бичсэн учраас 20 дахь настай одоо Wittgenstein-ыг Russell үнэлж өөрийнхөө замнал руу хамт орж эхэлсэн байна. За Wittgenstein-ыг юу хийх гэж оролцсон бэ гэхээр бид нар өөрсдийгөө ингэж бодож мэдэрж байгаа тэр үеүдтэй тархин дотроо үг боддог. Үг гэдэг өөрөө бас биегийн нэг хэсэг мөн. Одоо магадгүй таны нэр ч юм уу те. Эсвэл та ингээд биегийнхаа тухай өөрийнхөө тухай бодох үедээ таны бодлууд ийм өнгөөр ч юм уу зургаар гэхээсээ илүүтэй үгээр илэрхийлэгдэж идэг. Та одоо өнгө харлаа гэхэд тэр өнгийг улаан гэдэг одоо үгээр нь мэдэхгүй бол яах байсан бэ гэдэг асуултыг сонирн болж эхэлнэ. Тэгэхээр үгүүдээр бид нэр ер нь бол боддог. За ингээд энэ тухай бол одоо Wittgenstein асар дэлгэрэнгүй судалгаа хийсэн байгаа. За ингээд Wittgenstein хоёрдмол утгатай эсвэл буруу ойлгогдох үг өгүүлбэрүүдийг ер нь ингээ хэлнээс бүтэн хасах ёстой гэж үздэг. Ямар нэгэн зүйрлэл, ёгтлол хоёрдмол утгатай үгүүдийг бүгдийг нь хаснаа гэд. За ингээд төгс хэл бүтээх амьдралынхаа зорилгыг тавьсан байна. За ингээд Wittgenstein-ийн төгс хэл зохиох одоо тэр судалгаа бүр ингээд тусдаа нэг юм судалгааны институт болоод 50 жил үргэлжилсэн. Гэхдээ ер нь бол амжилтанд ороогүй. Яагаад вэ гэхээр Wittgenstein нэг зүйлийг буруу анзаарсан. Юу вэ гэхээр хэл гэдэг өөрөө юм органикаараа үүсэж хөгжиж идэг юм амьд амтын шиг зүйл болохоос биш. Яг юм тоталитар дэглэм шиг бүгдийг нь одоо тийм ээ хатуу алдаагүй ярих ёстой гэж журмалж болдог зүйл бишээ гэдгийг анзаарч хараагүйгээр хамгийн том алдааг гаргасан байгаа. За ингээд Wittgenstein амьдралдаа бичсэн хамгийн том бүтээл болох Logic Philosophy-ийн трактат хэмээх бүтээл байгаа. Энэ бүтээл өөрөө монгол хэл дээр хэвлэгдэн гарч ирсэн гэдгийг та бүхэнд бас дуулгахад таатай байна. За одоо бүгдээрээ яг номынхон 2 дугаар бүлэг рүү орцгоё. За 2 дугаар бүлэгт бол бид нэр юу хийх ёстой вэ гэдэг тухай ярилцсан. За 1-р бүлэгт бол бид нарыг юу мэдэж чадах вэ тухай ярьлаа шүү дээ, тийм. За эхлээд бүгдээрээ нэг хүний тухай яриад эхлэе. Энэ бол Jean-Jacques Rousseau байна. За Jean-Jacques Rousseau бол өөрийнх нь нэг юм сонин тохиолдлоор нь ерөөсөө хүмүүс мэддгүй юм байна. Би ч бас мэддгүй байсан. Шашны бус гэгэрэл гэдэг тийм мэдрэмж Jean-Jacques Rousseau дээр төрж исэн юм байна. Годомчонд явж байгаад мань хүн ингээд модны хажууд бараг татаж унаад тэгээ бүр ингээ амар юм таашаалтай мэдрэмж төрөө те ингээд өөрийнх нь одоо бодол санаж явж исэн зүйлсүүд нь бүгдээрээ ингээ нэг дор учраа олчих шиг бодогдоод нэг юм гайхалтай мэдрэмж төрж исэн гэж. За Jean-Jacques Rousseau штэ те ийм гажиг гимээр царайлаг заяа. Одоо бүр ингээ ямар сонин гэхдээ ингээ нэг тийм царайлаг хүн бэ гэж хэлэгддэг. Тэгээд тухайн үед баахан хүүхнүүд эмэгтэйчүүдээр тэтгүүлж явсан. Зам айгүй олон хүүхэдтэй. Тэр хүүхдүүдийн зарим нь баг ингээ асрамжийн газар өөрөө нэрийг ч мэдэхгүй тийм олон хүүхэдтэй ийм хүн байсан байна. За энэ ч яхав. За тэгээд Руссогийн гол яг бид нар өөрснийгөө би хинбэ гэдгийг танин мэдхэд яг чухал байх санаа нь өөрөө юу юм бэ гэхээр хүн ер нь төрөлхөөсөө сайн гэж үзсэн байгаа Руссо. Хүн ерөөсөө төрөлхөөсөө юм сайн шинжтэй. Нийгэм л хүнийг муухай болгодог, буруу болгодог, уруу татдгаа гэж үзсэн байгаа. Тэгэхээр бид нэр одоо өөрснийхөө яаж тэр анханасаа төрөлхөөсөө байгаа сайн шинжийг хадгалж үлдэх вэ гэдгийг бодох нь өөрөө бидний оршихуун зорилгоо гэж үзсэн байна. За тэгвэл энэ хүний эсрэг биш үү те? Darwin-ы найз Huxley гэж хүн. За энэ нэг зохиолч Huxley биш шүү. Ахаад нэг өөр Huxley юм шиг байна. За энэ Huxley болохоор юу гэж үзсэн гэхээр хүн харин эсрэгээр юм төрөлхийн муу шинжтэй. Яагаад вэ гэхээр Darwin-ы одоо чинь хөвслийн онолоос үзэх юм бол амтналаг шинжтэй гэж үздэг гэдэг шүү дээ. Эсрэгээр нийгэм өөрөө хүнийг ёс суртахуунтай ёс зүйтэй байхыг шаарддагаараа хүн өөрөө тийшээ хөвсөж сайн хүн болдгоо гэж үзсэн байгаа. Тэгээ бүгдээрээ бодох юм бол магадгүй одоо бид нар өрөөндөө ганцаараа байхдаа юу хийдэг вэ те? Хажууд нь маань хүмүүс байх юм бол бид нар одоо чинь муу аваар гаргаж чадах тэр хэмжээхэр байх вэ гэдэг ч юм эндгээр асуудлуудыг бас тавьж болж байна. Тэгэхээр эдгээрийг аваад үзэхлээр бид нар
яг төрөлхөөсөө муу юм уу? Түрүүний одоо энэ Хакслин хэлээд байгаа шиг. Эсвэл төрөлхөөсөө сайн юм уу гэвэл аль нь биш байгаад байгаа. Яг нөгөө түрүүний тархи судлаач нар болоо эрдэмтдийг ингээ аваад үзэх юм бол сармагчныг ажиглахлаар сармагчинд яг сэтгэлтэй юмудаа гэмээр үйлдэл зан төлөвүүдийг сармагчин гаргаад байна гэж байгаа байхгүй юу? Бусдаа туслах, энэрх, хайрлах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, за тэр итгэх л унсан нэгнээ босгох ч юм уу ийм шинжүүд байгаа юм. Тэгэхээр төрөлхөөсөө яг муу юу гэдэг дээр ийм эргэлзээнүүд гарч эхэлж байгаамаа. За ингээд дараагийн бас нэг ярих хүн лүг хэдүүлээ шууд орцгоё. За боловсралтай шүтгэгтэй ээжийн ачаар одоо сайн хүмүүжлэлтэй болсон хүн бол одоо Кант. За Кант бол багаасаа физик, математик, философи сонирхолтой байсан ба яг тухайн үед сурж исэн сургуулийнхаа одоо дээр байдаг одоо орны дурангаар оддыг ингэж ажиглаж харах сонирхолтой байсан. За ингээд байгалийн шинжлэх ухааны үүднээс юмсыг ингэж эмх зэгцтэй эсхэмжилсэн байдлаар тайлбарлах гэдэг хүслийг тэрээр философи ухаанд хүнийг тайлбарлах дээр авч ашигласан. Тэгэхээр Кантын одоо хүний тал дээр нээсэн ололтууд хүний оюун санаандах тийм ээ оюун санааг тайлбарсан тэр тайлбарууд нь өөрөө Коперниктэй дүйцхүйц хэмжээнд эрдэмтдийн тоонд оюун санааны одоо чинь одоо ололт нь гэсэн үг шүү дээ яригддаг. За ингээд Кант өөрөө юу гэж үзээд байсан бэ гэхээр хүн гэдэг өөрөө төрөлхөөсөө эрхэм чанартай. Тэгэхээр та нэгэнтэл хүн гэдэг категорид одоо хамаараа төрсөн ийм одоо зүйлийн бодгол юм бол хүний сайн сайхны төлөө зүтгэж явах чинь таны одоо оршихуун үүргээ гэж Кант үзсэн байна. За ингээд Кант энэ одоо ойлголтыг юу гэж нэрлсэн гэхээр категорийн императив буюу хүн гэдэгт хамаарах сайн байх шаардлага ба түүний үүргийн зайлшгүй гэж тодорхойлсон байна. За ингээд Кантын тухайд үл ийм товч байдлаар одоо дурдаад өнгөрье. За ингээд цаашаага ямар сэдвүүд рүү бүгдөө орох чинь тэгэхээр ер нь би ингээд юу хүссэнээ хүсэж чадах амтэн муу юм уу те? Та одоо жишээ нь магадгүй юу хүсэж байгаагаа та жинхнээсээ хүсэж гин үү? Эсвэл та зүгээр хүсэж гин гэж бодоод байна уу? Магадгүй таны энэ хүсэлт чинь хин нэг нөлөөлж гин үү? Эсвэл та чөлөөтөр буюу free will те? Чөлөөт хүсэл зориг танд байж болох уугүй юу гэдэг тухай асуудал дэвшнэ. За ингээд энэ тухай одоо авч үтсэн философч бол Шопенхауэр, Адарааштай гэж хэвээр амар муухай штай. Тэгээ Шопенхауэр ер нь чөлөөт хүсэл зориг байж болох уу гэдэг санааг анх гаргаж ирж тавьсан. За ингээд Шопенхауэрын судалгаа явсаар хагаад юунд хүрсэн бэ гингүүд бид нар одоо жишээ нь математикийн хичээлдээ ингээд дургу хүүхдүүд байлаа гэж бодъё л да. Тэгвэл математик сүүлийн цаг цонхлно гэдгийг сонсоод яг ингээд математик уг миний амьдралд хэрэгтэй штэ би угаасаа ингээд удахгүй шалгалт шүлэг өгнө гэж бодоод өөрийгөө хүчлэх гэсэн боловч юун төрүүлж ирээд байна гингүүт математик штэ тэ яаж тэр одоо хэдэн минутыг барна гэдэг тэр хүсэл нь төрүүлж ирээд араас нь тэрийгэ зөвтгөх эсвэл буруутгах бодол нь төрүүлээд байгаа буюу Шопенхауэрийнхаар хүслийг хүн ер нь өөрөө удирдах чаддгийм үү те хүсэл нь өөрөө нэгдүгээрт байж болдгийм үү гэдэг асуултыг Шопенхауэр тавиад байгаа. За ингээд Шопенхауэрийн одоо энэ санааг цаашаа нэг эрдэмтэн дэлгэрүүлж тавьсан. За ингээд Шопенхауэр тэр хоёр хоорондоо одоо чинь мэтгэлцээр хагаад нэг гаргалгаанд хүрсэн байна. Тэр нөр ямар гаргалгаа ингэнгүүт энэ дэр бүр одоо ингээд ийм нарийн судалгаанууд хийгдсэн дараа нь тархи судлал төр. За нэг тархи судлаач нэг юм хийсэн юм байна. Хүн яг чөлөөт хүсэл зориг байна уугүйг судлахын тулд хүнийг ингээд суулгаад за тархинд нь яг нэг ийм хэмжигч суйрлуулад гаранд нь нэг хэмжигч суйрлуулад за гарны дунд булчин гэх юм уу яг нөө мотор процессор гэж бас тархины дотор хэлээд байдаг. Гарыг хөдөх команд өгдөг хэсэг тэр нь бас нэг байршуулсан. Маяг 3 гэдээ ойлгочихтэй. За тэнгүүд тэр хүнд ямар даалгавар өгсөн бэ гэхэнгүүт цаган дээр байгаа тод зүү ингээд хөдлөхөд гараа өргөөрэй гэж хэлсэн байна. За тэгэнгүүт юу болоод байна гэнгүүт хамгийн түрүүнд нь шүү дээ хэмжилтийг хийсэн чинь гараа өргөхийг одоо дамжуулдаг гараа өргөх командыг тархинаас гарлуу өгдөг тархины хэсэг нь төрүүлж идэвчээд нэгдүгээрт хоёрдугаарт нь юу идэвчээд гараа би ингээд цагийг ингэнгүүт өргөх ёстой штэ гэж бодох хэсэг нь хоёрдугаарт нь итгэжээд гуравдугаарт нь гар нь хөдлөөд байна гэдэг аахгүй. Тэгээд тэр нөр ингээд 0.5 секунд буюу 30 дойлын зөрүүтэй явагдаж байгаа процесс. За ингээд энэ одоо баг нээлт шахуу зүйлтэй. Тэгэхээр бид нар ингээд чөлөөт хүсэл зориг гэж байхгүй байна. Бид нар ингээд цэвэр юм рефлектив рефлексийн шинжтэйгээр амьдраад дэжтэй гэдгийг бүр ингээд дойлын зүргөө ийм гаргалгаа гаргачих байгаа байхгүй. Тэг ингээд энэ ном дээр сонирхолтой нь хэрвээ Шопенхауэрийн хоёр уулзаад ярилцсан бол юу байж ярих байсан болоо гэдэг таамаг явдаг. За энэ дээр юу гэж ярьж гинэ вэ гэхээр
яг чөлөөт хүсэл зориг байхгүй юм байна гэдэг дээр Шопенхауэр ч гэсэн ер нь эцэстээ санал нийлчихэж байгаа. Бид нар ер нь юмыг хүсэж чадахгүй байна дураараа. Юу болж болох юм бэ гэж одоо гаргалгаа өрсөн гэхээр чөлөөт үл хүсэл зориг гэж байж болох юм байна гэж гаргалгаа өрсөн байна. Юу гэхээр эхлээд бид нар гараа хөдөлгөе гэдэг команд тархинаас гараад гарах хөдөлгөөс өмнөх тэр 30 дойлын дотор бид нар гараа зогсоож болох юм байна. Тэгэхээр чөлөөт үл хүсэл зориг буюу одоо бид нар нэг Марк Аврелигийн подкастаар ярьжсэн стойкуудын хэлдгээр эрх чөлөөний үүлэн чөлөөний наран буюу бид нар ингээд хүсэл шуналаараа мэдрэмжээр ямар нэг зүйлийг хийх гээд тэрийгэ бол хорж болох юм байна гэдээ гаргалгаанд хүрчиж байгаа. За одоо бүгдээрээ сэдвээ яг тархин дотор ёс зүй буюу морал бий юу? Ер нь ёс зүй гэдэг зүйл нийгмийн шинжтэйгээр ингээд үүсдэг зүйл юм уу? Эсвэл бид нар төрөлхөөсөө ёс зүй гэдэг хэсгийг хариуцсан тархины хэсэг байдгүй гэдэг тухай маш сонирхолтой яриаг үргэлжлүүлье. За нэг Кейж гэдэг хүний ослын жишээ байна л да. За Кейж хэмбэг ингэвэл им уурхаа дээр ажилладаг одоо уурхаачин. Тэгээ Кейж өөрийнхөө ломоор одоо ломл юм л да. Ломоор ингээд санамсаргүйгээр доороо байгаа одоо тесэрдэг чулууг бэлтаа чулуун дээр ингээд хадан дээр санамсаргүй цогцсон. Тэгсэн чинь ингээд доотлынх нь одоо хадан тесрээд өөрийнх нь нүдээр нь ингээд нэвт гарцсан. За Кейжийн жишээ. Тэгээ таад Кейжийн school case тэг гавлын ясны жишээгээд хайх юм бол гарч ирж илээ. За ингээд Кейж асар том одоо гэмтэл бэртлийг авсан ч гэсэн ерөөхдөө бол амьд үлдсэн. За амьд үлдэхин битгий хэл эмч орж ирэхэд юу гэж хэлжсэн гэхээр за эмч хоёуланд нэстэ хийх ажил их байна да гэх мэтэр ингээд ямар нэгэн одоо когнитив буюу те танин мэдэх хэсэг нь доголдоогүй сууж байгаа байхгүй. За ингээд сууж ирсний дараа Кейжийн одоо амьдрал дээр нэг юм сонин өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Бүр идэвснийхэн дараа яасан гэхээр нөө Кейж чинь муухай аштай болоод зодоонцгон хийдэг болоод архиудаг болоод өмнө байсан ийдэг зан чанар нь алга болоод ингээд ажилд авах хүн ч болдохгүй төд удалгүй нэг 10 жилийн дараа нас орсон байгаад. За ингээд нэг сони асуулт үүсэж байгааз түрүүний тархины гэмтсэн хэсэгт нь тэгвэл тэр Кейжийн одоо ёс зүйтэй сайн хүн байлгаж исэн хэсэг нь байжгаад ломоор гэмтээд тэгээ нөгөө хүн чинь сайн хүн байха болчихж байгаа юм шүү гэдэг асуулт яалтчгүй дэвшиж гарч ирнэ. Тэгээ энэ асуултын одоо хариултыг эрдэмтэд явсаар байгаад юу гэж олсон бэ гэхээр ер нь бол тийм юм байна. Яг энэ хүний одоо нийгмийн хариуцлагын мэдрэмжийг хариуцдаг одоо юм сайн хүн моралтай холбоотой тархины хэсэг үнэхээр урд хэсэгт байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байгаа. За энэ нэрийг бүгдээрээ туутахгүй бас дурдна. За ингээд тэгвэл бид нар одоо ингээд төрөлхөөсөө эмпати буюу бусдад ямар байгааг мэдэрч чаддаггүй. За энэ чадвар маань өөрөө дан ганц хүн төдийгүй амьтанд байдгүй гэдэг асуулт гарч эхэлсэн. За энэ дээр нэг юм сонир туршилт хийсэн байна. За ингээд сармагчин яг доороо унтсан байгаа ингээд самрыг ч юм уу одоо гадлыг авахт нь тархин дотор нь тодорхой нэг хэсгүүд нийтвчж байгааг эрдэмтэд хэмжиж аваад за дараа нь яг юм шилэн ийм одоо хан үсгээд шилэн ханны цаана байгаа хүн газар унсан гадлыг авахд яг ямархуу хариу үйлдэл тархин дотор нь явагдаж гин гэдгийг хэмжих гэж оролцсон байна. За ингээд хэмжээд үзсэн чинь нөгөө нэг сармагчин өөрөө гараараа авч хөдөлгөөгүй би нь юу ч хөдөлгөөгүй мөртлөө нөгөө нэг гадна талд байгаа хүн гараа хөдөлгөө самар авж байгааг хараад яг тэр адилхан тархины хэсгүүд нийтвчж байгаа байхгүй. Тэгээ энэ бүр ингээд төрөлхөөсөө хүний одоо чинь өвөг дээдс болох амь танд ийм бусдыг мэдрэх гэдэг одоо чадвар байдсан байна гэдэг ийм асар том хэсэг гарч ирээд тэгвэл морал гэдэг зүйл чинь өөрөө төрөлхөөсөө тодорхой хэмжээнд байдаг зүйл юм шүү гэдэг таамгийг тархи судал болоод философи ухаанд гаргаад ирчихэж байгаа. За ингээд цаашаа Wittgenstein болоод яг энэ морал гэдэг хоёр дээр юу гэж үзсэн гэхээр одоо Noam Chomsky гэдэг алдартай лингвистик философч байгаа шүү дээ, хэлзэн судлаач философч. Noam Chomsky юу гэж үзсэн бэ гингүүд яг төрлөх хэл буюу одоо унган хэл бол тодорхой хэмжээнд генээр дамжиж ирдгээ гэж хэлээд байгаа байхгүй. Тэнгүүд өнгөрсөн дугаарыг санаж байгаа бол нөгөө нэг аюур зангаа хүүхдүүд ерөнхийдөө орохдоо монгол хүүхд хэлд орохдоо аава ээжи гэдэг хэлэхдээ абу ээжи гэдэг нэг монгол бичгийн дуудлагаар нь хэлээд ин гэдэгтэй адилхан Noam Chomsky юу гэж үзсэн гэхээр биднэрт ингээд их хэлний тодорхой хэмжээний одоо ийм чадвар хүүхдэд байна. Ямар нэгэн бид нар ингээд үгсгийн дүрм заахгүй, ямар нэгэн одоо үгсгийн зохиол уншуулахгүй байсан ч хүүхэд ингээд их хэлээр яриа сурчдаг. Тэгэнгүүт энтэй ялгаагүй морал гэдэг өөрөө тодорхой хэмжээнд өвлөгддөг зүйл юм байна гэдэг дээр одоо жишээ нь тархи судлаач нар яг эдгээр судалгаануудын үндснээрээс хүрээд байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж үзэх гээд байна гэхээр хүүхэд төрөхдөө унган их хэлний болоод моралын тодорхой юм өгөгдөлтөд төрдөг. За ингээд энэ өгөгдөл нь өөрөө яг хүүхдийн гар
одоо ингээд сулбар тийм ээ юу ч өргөж даахгүй байснаа цаашаага ингээд юм өргөж даадаг болоод хөгжиж бойждогтой адилхан энэ нь өөрөө ингээд морал нь хөгждөг, хил нь өөрөө цаашаа хөгждөг гэж ингэж сонирхолтойгоор тайлбарласан байна. За одоо бүгдээрээ моралын тухай их сонирхолтой жишээг авч ярив. Энэ өөрөө нөгөө утилитар философтоос холбоотой. Хуулийн сургууль болоод нийгмийн ухааны сургуулиуд дээр их авч яригддаг кейс л дээ. За бүгдээрээ нэг юм толгоон дотор жишээ төсөөлцгөөе. За галт хэрэгээр нэг хүнийг дайрах уу эсвэл нөгөө зам дээр байгаа 5 хүнийг дайрах уу гэдэг сонголт таны өмнө тусвал та аль сонголтыг нь хийх вэ гэдэг асуултыг 300-аад мянган асуусан байна. За ингээд соёлын онцлогийн байдал, яс үндэс тийм ээ шашин шүлгээс үл хамааран хүмүүс ерөнхийдөө 5 хүнийг юу гэж алах вэ? Нэг л хүнийг ална гэдэг хариулт дийлэг нь хийж байгаа байхгүй. Тэгэхээр их муугаас баг муу дээр гэдэг сонголт хийж штэ. Тэгвэл нөгөө нэг 300 мянган хүнээс 2 дахь одоо асуултыг нь асуусан байна. За энийг би ч бас ерөөсөө сонсож байгаа юм. Яасан гэхээр за та 5 хүнийг дайрах уу? Эсвэл тэр 5 хүний оронд урдаа байгаа нэг бүдүүн тарган царай муутай хүнийг түлхэж унгаагаад нөгөө нэг галт тэрэгний урдуур орж галт тэргийг зогсоогоод 5 хүнээ аврах уу? Эсвэл тэр хүнийг та гараараа түлхэж алахгүй 5 хүнээ одоо галт тэрэг чинь дайраад алах уу гэдэг сонголт хийхэд хүмүүс ямар сонголтыг сонгож исэн гэхээр уг нь аль нь нэг хүн өгөх 5 хүн өгөх гэдэг л сонголт байгаа боловч дийлэн хүмүүс нь хүнийг түлхэхгүй 5 хүнээ дайрж ална гэдэг сонголтыг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу болж ийнү гингүүд би яг өөрийнхөө шууд бус үйлдэлээр гим нүгэл үлдэх, шууд үйлдэлээр гим нүгэл үлдэх тийм ээ. Одоо буруу зүйл хийх хоёр нь өөрөө моралын асар том ялгаатай байна. Тэгэхээр хүний тарих өөрөө яг асар рационалар бодож үзээд, жинлэж үзээд нэг хүн алах уу 5 хүн алах уу гэдгийг шийддэггүй юм байна. Эсвэргээрээ яг ингээд гараараа одоо жишээ нь тухайн буруу байх тийм ээ хүн алах процесст хэр чинээний оролцож чинь гэдгээр өөрийнхөө моралын хэмждэг юм байна гэдэг судалгаа гарч ирж байгаа байхгүй. Тэр битгий хэл нөгөө нэг бүдүүн хүн чинь нь шүү дээ тий. Тань руу харж байхад нь та түлхэх үү? Хоошоо харцсан байхад нь та түлхэх үү? За эсвэл нөгөө нэг бүдүүн хүн чинь таны таньдаг хүн үү үгүй хүн үү? Эсвэл асар тийм хөөрхөн царайлаг эмхтэй байхад та тэр эмхтэйг аваад нөгөө нэг 5 ажилтныг алах уу гэдэг асуултууд бүгд ийм гоо зүй болоод моралын их юм сонин үзмжийн төдий одоо үйлдэлүүдээс хамаарат байна гэж хэлээд байгаа. За ингээд яг энэ хэсгийг хариуцдаг моралтай холбоотой тархины хэсгийн нэр нь одоо гарч ирж байна. Вентромедиал гэдэг хэсэг болохоор яг энэ хэсэг дээр оролцдог гэж хэлээд байгаа. За ингээд энэ вентромедиал гэдэг хэсэг нь одоо гэмтсэн буюу тодорхой хэмжээнд одоо бүрэн ажиллагаагүй хүмүүсийг олонгод социопатууд гэж нэрлэдэг байгаа юм тий. Нийгмийн сайн муугийн мэдрэмж ерөнхийдөө одоо нийтлэгийн мэдрэмж байхгүй. Магадгүй одоо энэ хүмүүс бол тий торгочгүйгээр 5 хүн амьд үлдэх нь ашигтай гэд ямар нэгэн тийм гим буруугийн мэдрэмжгүйгээр тухайн нэг хүнийг алж чадах хэмжээний хүмүүс гэсэн үг байхгүй. Тэгэхээр социопатууд гэдэг чинь нөгөө нэг одоо цуврал алуурчин ч юм уу тий эсвэл одоо нядалгааны ажилтнууд бол магадгүй нэг иймэрхүү байх хандлагатай гэж гарч байгаа. За ингээд моралын тухай бүгдээрээ аваад үзэх юм бол нэг иймэрхүү сонирхолтой хэсгүүдийг авч үзэж болох нэ. За бүгдээрээ моралын сэдвээ цааш нь үргэлжлүүлээд явъя. За нэг хүнийг төсөөлөл л доо. Одоо ингээд Берта гэдэг нэг эмэгтэй бай тээ Берта. Одоо Достоевскийн Гимзэм гэдэг жүжигийг номыг уншиж исэн бол та хэд маань сайн мэднэ. Яг нөгөө нэг гол дүрийн дүр маань Раскольников ч нөгөө баян эмэгтэй олон хүмүүсийг шулж яхаар энийг би өөр нь алдсан ч яад ингээд өөртөө зөвтгөл хийгээд алчдаг штеп. Тэрнтэй адилхан Гитлерийг одоо жишээ нь алаад 3-4 сая хүний амийг аврах уу? Эсвэл нэг ч хүний ам хөнөөхгүй байх нь зүгээргээд өнгөрөх үү? За магадгүй эсвэл нөгөө Сталины хэлдэг шиг нэг хүний одоо өвхөл бол уй гашуудал, 1 сая хүний одоо өвхөл бол зүгээр тоо бүртгэл гэдэгтэй адилхан моралын одоо жишээ сайн муугийн тухайн хүндээ төрүүлж байгаа мэдрэмж болно шүү дээ тий. Ерөөсөө ингээд тооны хувьд биш юм байна. Одоо 100 хүн алах, 1000 хүн алахтаа биш. Эсвэргээрээ нөгөө хүнийг ингээд нөгөө нэг тэр алж хөнөөж байгаа процесс дээр хэр гар бие оролцож байгаа вэ гэдгээс амарх гэдэг. Одоо энэ дээр тайлбарлаж байгаагаар бол 1 сая хүнийг алж чадах цөмийн мөмгийг хөөргөх одоо пуужингийн товчийг дарах эсвэл оронд нь 1 сая биш ганцхан хүнийг өөрийнхөө гараар одоо хутгаар хөнөөх хоёрын моралын одоо тэр тухайн хүний тархинд нөлөөлөх нөлөөлөл нь бол хутгаар нэг хүнийг алах нь илүүтэй хүчтэй нөлөөлдөг гэдэг ийм сонин судалгаа гарч ирсэн байна. За одоо дээр моралын сэдвүүдэд цааш нь хөөгд явъя. За үр хөндлөлтөг бол ер нь моралын асуудал дээр хэр хэмжээнд тавигдах вэ? Бид нар өөрсдийгөө мэдэрж байгаа бол тухайн одоо ураг
би гэж өөрийнхөө мэдрэхүйтэй юу? За мэдрэхүйгүй маа гэхэд бидний тэр ургийг хэр хэмжээнд одоо өөрийн гэсэн одоо ийм оршихуйтай гэж хүлээн зөвшөөрж авч явах вэ гэж байгаа байхгүй. За энэ сэдв бол ингээд асар олон одоо нийгмийн асуудлыг хүндсэн сэдв. Гэхдээ бүгдээрээ энэ дээр олон улсын жишг болоод сэтгэгч нар ямархуу байр сууриас харж исэн мэ гэхлээр за ер нь бол Германд яаж байгаа юм бэ гэхээр ингээд 3 сар дотор байгаа буюу тухайн ургийн хөгжил 3 сар дотор байгаа үед нь бол үр хөндлөлтийг зөвшөөрдөг. Яагаад вэ гэхээр тухайн үр хөндлүүлж байгаа хүн нөрө хүчндүүлсэн байж болно те. Өөрийнхөө одоо хүсэл зоригийн эсрэг бэлгийн эрхчлөөнийхөө эсрэг халдлага төртөөд хүчндүүлсэн хүн өөрөө мэдээж тэр одоо хүчнэсэн гэмт хэрэгтний хүүхдийг төрүүлэх нь одоо болохгүйгээс давцсан асуудал учраас үр хөндлөх нь зайлшгүй. Гэхдээ 3 сар дотор шийдвэр гаргаараа гэдэг зохицуулттай юм байна. Эсвэргээр магадгүй одоо жишээ нь 3 сар дотор нөгөө хүүхэд маань согохтой исэн шидэг ургийн гажигтаа мэдгдсэн бол насаараа одоо чинь гарч ирээд одоо юм тахир дутуу болно гэдэг нь мэдсэн бол өөртөө ч тэр ээж аавдаач тэр ачаа болохгүй гэдэг үднэс нь бас үр хөндлөлтийг хүлээн зөвшөөрөх гих мэт жишээнүүд гарч ирж болж байгаа. Гэхдээ нөгөө талдаа бид нар асар олон одоо Айнштайн тийм ээ том эрдэмтэн болох потенциалтай хүмүүсийг алаад байгаа юм биш үсттэй гэдэг асуулт өөрөө яалтчгүй эргэцүү философи болоод философийн үүднээс дэвшигдэж гарч ирнэ. Энэ дундаас одоо жинлээд үзэх юм бол ямар ч үсэн тодорхой хугацааны дотор бол үр хөндлөлтийг хүлээн зөвшөөрөх нь зөв юм байна. Хугацаа ахиж нөгөө нэг ураг маань ингээд томроод байх тусам үр хөндөх асуудал нь өөрөө асар олон хүчин зүйлтэй асуудал болж эхлэх учраас хоригдсан зүгээр юм байна гэдэг хандлага руу ер нь нийтээрээ явж байгаа гэсэн. За одоо үр хөндлөлтөөр нэг юм жишээ. За өөр нэг жишээ нь гэвэл бид нар хүнийг өөрийгөө би хинбэ гэдгийг мэдэрсэн тодорхой нэг хүнийг нас барахыг нь өөрийнх нь өмнөөс шийдэж болох уу гэдэг асуулт гарч ирнэ л дээ. Энэ их сонир санагдаж магадгүй. Гэхдээ яг нэг хуулийн сургуулийнхан бол сайн мэдж байгаа. Ямар кейс вэхэр эвтанац гэж үг гэдэг шүү дээ. Эвтанац буюу одоо амьд ургамал болцсон. Автын ослоос болоод байнга ингээд тусал залгуулад аппараттай байж ижил амьдардаг болцсныг хүнийг бүгдээрээ төсөлж. За тэр хүн өөрөө тархин бол ер нь хөвчээд эхэлсэн. Гадна талдаа өөрийг ямар нэг байдлаар илэрхийлэх тийм чадвар бол одоогор байхгүй болцсон. За тэр хүнийг төсөөлөх юм бол нөгөө хүн маань яг ингээд амьд ургамал гэж хэлдэг хэвгүй эвтанацийн процесс болцсон. Тэгэнгүүт энэ хүн дээр нь штэ те ээж нь ингээд сахиур хийгээд байгаад байгаа бол ээж нь нөгөө хүнийг хүүгээ одоо ингээд 5 жил те хангалттай хэмжээнд асарлаа. Одоо ингээд өөрийгөө тархин өвчтсөн. Одоо би гэдэг нь байхгүй болсон гэж үзээд ингээд унтуулах уу гэдэг санал дэвшүүлэхэд эмч болоод хууль шүүх энийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуудал өөрөө ингээд юм асар том асуудал болоо гараад ирж байгаа юм л да. Тэгээ ерөнхийдөө энэ асуудлыг ингэж ярьж байх нь өөрөө Монголын кейс төр ч юм уу олон улсын кейс төр өөрөө яригдах нь өөрөө чухал сэдэв байгаад байгаа. За энэ нэг жишээг та бүхэн бас бодоод үзээрэй. За ер нь дараагийн хэдүүлээ ингээ моралын жишээнүүд рүү одоо ингээ нийлэн ороод явна. За амтныг ер нь ингээ те бид нар идэх нь хэр зохилтой вэ гэж санагдаж магадгүй л те. Тэгээ сармагчтай ер нь хэрхэн харилцал зохилтой вэ гэдэг юм хоёр сонир сэдвийн тухай бүгдээрээ ярив. За ер нь ингээд доохын нэг туршилтыг ингээ сармагчн дээр хийдэг байсан юм байна л да. Тэгээд доохын хэд хэдэн ингээ вирусээр халдварлуулаад туршилт хийсээр хагаад нөгөө нэг сармагч нь 10 хэдэн жилийн дараа ингээ нас бараад нөгөө өвчнөөс болоо нас орчиж байгаа байхгүй. Тэгвэл энэ мэтэр ингээ асар олон одоо өвчний вирус болон бактери за ангаахын одоо чинь янз бүрийн шим эм бодисын туршилтуудыг хүнтэй илүү төстэй гентэй гэдэг утгаар нь сармагчн дээр хийдэг. Тэр дундаа шимпанзе дээр. Тэгээ шимпанзе ер нь бол хүнээс одоо энэ номдэр дурдсан 3.6% гений ялгаатай. Тэгэхээр 96.4% бидэртэй адилхан тийм одоо нөхөр байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг тухайн одоо сармагчныг хэр хэмжээнд өөртөө ойрхон хүн төст амтан гэж үзэх вэ гэдэг асуудал дэвшин. За энэ дэвшүүлэх байгаа асуудал дээр яалтчгүй нэг юм том кейс болцсон амтан бол Коко гэдэг шимпанзе байгаа байхгүй. За энэ Коко гэдэг шимпанзе яасан гингүүт 1000 гаруй тэмдэг үсгээр ингээд харилцаж чаддаг. За англи хэлний 2000 үгийг ойлгож чаддаг хэмжээнд одоо чинь сургаж чадсан байна. Тэгэхээр энэ амтан бол өөрөө одоо бидний тодорхой нэг юм одоо сэтгцийн эмгэгтэй ч юм уу эсвэл ингээд бүр дөнгөж хэлд орж байгаа хүүхдийн хэмжээнд сэтгэхэд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар бүр түрүүний номныхаа ихэнх хэсэг рүү очивол ингээд хүн гэдгийг бид нар сэтгэдэг амтан сэтгэлгээ л өөрөө амтнаас ялгадаг гэжсэн бол нөгөө нэг энэ Коко гэдэг шимпанзе чинь тэгвэл хүүхдийн хэмжээнд тодорхой нэг юм одоо сэтгцийн өвчтөй хүмүүсийн хэмжээнд сэтгэхэд хэллээ шүү дээ. Тэгвэл одоо энэ Кокод хүний эрх хамаарах уу
Коког хамаагүй алж болох уу? Коког алсан хүн одоо хүн алсан гэдэг одоо адилхан зүйл залтын ял ах уу гэдэг асуудал гарч ирнэ. Тэг Кокогоос бүр ингээд үхлийн тухай асуухад ингээд 3 үг хэлдэг айгүй өрөвдмөр 50 аггүй баяртай гэдэг 3 үг үхлийг илэрхийлнэ гэж бүр хэлж чаддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Кокод бол ер нь бүр ингээд үхлийн тухай төсөөлөл хүртэл үүссэн байна гэсэн. Тэгэхээр бид нэг зүйлийг одоо жишээ нь дахин авч үзэх шаардлагатай болоод байгаа нь хүн гэдэг ийм төрөл зүйлийг авч үзээ төрөндөө хамаатай одоо жишээ нь эрхийн тухай асуудлуудыг хүн бол амьтнаас сэтгэлгээр ялгаатагдсан. Тэгсэн чинь зарим нэг амьтад нь хүнээсээ нь илүү ухаантай кейсүүд гараад эхлэхээр одоо яг яах вэ гэдэг асуулт руу одоо улс төрийнхэн хүний эрхийн одоо жишээ нь мэрэгчлэнүүд, амьтны эрхийн мэрэгчлэнүүд одоо асуулт болж ингэж дэвшээд явж байгаа юм байна. За дараагийн сэдэв бол байгалыг бид нар ер нь яг яагаад хамгаалах ёстой юм бэ? Байгаль. За байгалыг ингээд янз бүрийн одоо жишээ нь улс төрийн болсон болоогүй хөдөлгөөн, зүүн баруун тэ 9 шидийн одоо ингээд санхүүжилттэй цаанаа өөр зорилготой байгаль хамгаалах хөдөлгөөнүүдээс ялгаж зүгээр ойлгох ёстой нэг зүйл нь байгалыг хамгаална гэдэг нь ер нь бол бид нар өөрснийг бол хамгаална гэж ойлгочих болно. Одоо том утгаар гэсэн үг. Тэ мэдээж ингээд бүх мод чатаад бүх зүйл байхгүй болчих юм бол бид нар байхгүй. Гэхдээ нэг зүйлийг ойлгох ёстой нь бид нар байхгүй байхад байгаль бол байгаа. Байгальд одоо сайн муу зөв буруу те гэсэн зүйл бол байхгүй. Одоо чинь бүгдээрээ нэг төсөөлөх юм бол бидний ингээд нэг юм байшин барьчилтаа хэдүүлээ. Тэр байшин маань одоо ингээд шатаад байхгүй болчлаа гэхэд тэр байшинд хамаатай байсан хүмүүст л муухай байхгүй. Тэрнээс байгальд өөрт нь ингээд гоё сайхан муухай ирээдүй зориг гэдэг юм юу ч байхгүй. Байгаль бол ингээд байж байгаа зүйл гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар одоо ингээд амьтдын төрөл зүйлсүүдийг устж байгаа дэрэг санаа зовдөг штэ. Тодорхойд ингээд тооны шуунууд алга боллоо. За доодоо шуун тухай асуудал яригддаг тийм. Гэхдээ дэлфийн одоо жишээ нь яг ингээд устж агуу алга боллоо гэхэд далаа бол байж лээ гэдэг дүгнэлттэй байгаа байхгүй. Сибирийн бар яг ингээд байхгүй боллоо гэхэд Сибирийн бар л алга болохоос биш Сибирийн ой бол байж лээ. За мазаалаа одоо жишээ нь устал шүнхөөс нь бид нар ингээд хамгаалдаг тийм. Яг ингээд байгалийн өөрийнх нь ингээд өнцгөөс аваад үзэнгүүт мазаалаа байхгүй болчлаа ингээд гой байж лээ тийм. Тэгэхээр яг энэ амьтныг хамгаалах гэдэг өөрөө яг философийн үүднээсийг юу болж таарад байгаа вэ гэх өнөөдрийн хэмжээнд гэхээр тухайн амьтан үн цэнтэй санагддаг тодорхой хувь хүмүүсийн хамгаалах тэр үйлдэлийн хүрээнд л тухайн амьтныг хамгаалах одоо үн цэн үүсээд байгаа. Тэрнээс биш тэр нэг амьтныг одоо жишээ нь юу гэдгийг экосистемийнх нь хувьд ашигтай маа гэдгээр нь хэмжээд үзье гэх юм бол их сонир үзэгдэл гарна гэж. Одоо мазаалаа ч юм уу эсвэл одоо матар тийм ээ экосистемдээ хэрэгтэй шүү дээ. Тийм учраас хамгаалах хэрэгтэй гэдэг үнсгээр ярих юм бол тэгвэл хүн өөрөө экосистемдээ хамгийн хэрэггүй амтна шүү дээ тий. Одоо өлсгөлөнгөөр өгч байгаа олон хүмүүс ингээд одоо өвхөд дуусчихвэл бүр экосистемдээ харин эсрэгээр ашигтай юм шүү гэдэг юм сөрөг аргументууд гараад эхэлнэ. Тэгэхээр экосистемд ашигтай гэдгээр нь тухайн амтныг хамгаална гэдэг бол их тийм явцсан үнцэг болж таарад байгаа. Одоо энэ ном дээр гарч байгаа. Эсрэгээр үнэхээр ингээд экосистемд ашигтай гэдгээр нь ярих юм бол асар олон тооны бактери, шавж өөрөө тодорхой нэг төрөл зүйлийн хөхтөн амьтнаас илүү экосистемд ашигтай тийм одоо кейсүүд байгаамаа гэж. За тэгвэл моралын дараагийн сэдв маань хүнийг хуйлж колондож болох уу гэдэг сэдв. За ер нь ингээд хоноос эхлээд асар олон амьтдыг ингэж хувилж чадсан амжилттай жишээ түүхэнд зөндөө байгаа юм байна. Гэхдээ одоогоор яг ингээд аль бие усаар шинжлэх ухаанд бүртгэгдсэн хүнийг хувилж чадсан жишээ байхгүй байгаа юм байна. Тэгэхдээ энэ хүнийг хувилж чадах үгүй эсэх нь өөрөө юу гэдгийг тодорхой нэг шинжлэх ухааны асуудал гэхээс илүүтэй моралын асуудал, философийн асуудал болоод байгаа юм байна л. Яагаад вэ гэхээр одоо би чинь ингээ өөрийгөө төсөөлөө те дөлгөөнө гэдэг хүнийг би ингээ колоны аргаар 2 болгочлоо. За тэгвэл 2 дахь тэр үүссэн дөлгөөнөө яг индивид буюу хувь хүн мөн үү гэдэг асуулт юм шин. Тэр хүн тэрийг хүн гэж үзэх үү? Хүн гэж үзэх бол одоо үндсэн хуулиар олгогдсон хувь хүний эрх хэрэгжүүлөө тэр одоо зүйлд хамаарах уу? За ингээд ийм сэдв дунд зөрчилтийн дунд оршиж байгаа тэр колоны сэтгэл зүй өөрөө хэр хэмжээнд байх вэ? Тэр сэтгэл зүй хэр тогтвортой байх вэ гэдэг асуулт өөрөө энэ төсөөлөхөд ч бэрх зүйл болоод гараад ирнэ. За дараа нь өмчийн тухайн асуудал гараад ирнэ. Би ингээ өөрийгөө 2 хувилчлаа гэхэд миний бүх зүйл одоо миний колоны хуу тэ 2 тэнцүү 50-50 хуваах хэрэгтэй мөн гэдэг өөрөө ингээд хууль эрх зүй болоод улс төр философи, ёс зүй, моралын асуудал нь өөрөө асар юм том хоосон байгаа учраас энэ сэдвийг ерөөсөө ингэж дэлгэж авч ярихгүй байгаа шүү гэж. За нөхөн өрчхүүдээр моралын асуудлууд бүр ингээд томоор яригдж эхэлж байгаа юм байна. За 2003 оны ихээр шүү дээ те Франк Комайер гэдэг одоо эрдэмтэн юу болсон гэхээр нэг юм
Европ даяар шууган тарьсан үйлчлэгээ гаргасан. Тэр үйлчлэг нь юу байсан гэхээр та хүүхдийнхээ хүйсийг сонгож болно төрхөөс өмнө ийм үйлчлэгээ гаргасан. За ингээд бүр нэлээд олон ингээд үйлчлүүлэгчтэй болсон. За энэ ингээд хүүсийн сонгодог тэр сервис нь авсан. За ингээд 2003 онд болсон үйл явдал шүү дээ. Тэгээ энэс хойш яг энэ нөхөрчгөн ангаах ухаан дээр ямар асуултууд ивсэн гэхэлэр тэгвэл хүүхдийг ингээд төрхөөс өмнө өснийх нь өнгийг сонгож болох юм байна. Нүднийх нь өнгийг сонгож болох юм байна. За бүр хүүсийн сонгоцсон те. Одоо бүр өндөр нам байхын сонгож болох юм байна гэх мэт ер нь ингээд ийм төрөлхийн гэдэг шинж ер нь байх уу те. Төрхөөс нь өмнө тодорхой тэр генийг инженерчлэх гэдэг тухайн асуудал гараад ирж штэ. Хэрвээ одоо жишээ нь ийм болоод ирүүлч гэж ер нь ингээд болоод эхэлсэн гэж одоо хуруу шилний хүүхдүүд юу гэлээ Америкт төрж байгаа 81 хүүхд тутмын нэг нь хуруу шилний хүүхд байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд энэ нөхөрчхөн ангаах ухааны асуудал бол бидний одоо төсөөлтгөөс хол хөгжсөн. Тэгээ ирээдүйд үүсэх харин яг энэ нөгөө моралын асуудлууд дээр юу яригдах гэдэг нь вэхээр баян ядуугийн зааг ялгаанаас болоод баян хүмүүс нь хүссэн үсээгүй одоо өндөр төлбөртэй мөнгө төлөөд өндөр царайлаг хүүхдүүд гаргаж ирээд байна. За ингээ ядуу хүмүүс нь бүр ингээ холдоод байх. За нөгөө талаас ээж аав нь тухайн хүүхдийнхээ төрхөөс нь өмнө сонголтуудыг хийчихэж штэ. Өсний өнгө те одоо өндөр нам хүүсийн сонгож чинь. Тэгэхээр яг тухайн төрж байгаа хүүхэд би гэдгээ мэдрэхтэй ээж аавынхаа оролцоо нь бүр ингээд өөрийнх нь өмнөөс хүүсийн сонгоцсон байх нь өөрөө хэр зэрэг санагдах вэ гэдэг асуулт өөрөө яг байгалийн шинжлэх ухааны талдаа хамаатай гэхээс илүүтэй философийн тал дээр, моралын тал дээр дэмшиж гарч ирээд байгаамаа гэж. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлэг рүү орцгоё. За бид нар тэгвэл юунд найдах бай тухай одоо бүгдээрээ авч үзэх чинь те. За хүн төрлөختөн одоо яг дэлхийн түүхийнхаа нилээдгүй оюун санааны түүхийн хувьд бурханд найдажсэн. За тэр дундаа барууны ертөнц бол Есүс Христэд найдажсэн те. ертөнцийн эзэн гэх мэтэр. За тэгэнгүүт яг философийн тодорхой нэгэн мэтгэлцэн гараад эхлэх үед бурханы тухайх зөвтгөлийг гаргаж ирж исэн нэг сэтгэгч бол Анселм гэдэг лам байгаа. За Анселм юу гэж үздсэн бэ гингүүд бурхан бол ерөөсөө ингээд хүний толгоон дотор орж ирэх бүхий л төсөөллийн хамгийн дээд нэ. Хамгийн одоо дээд төсөөлөл. Тийм учраас энэ бурхан гэдэг төсөөллийг бид нар төсөөлж чадахгүй байгаа нь таны буруу болохоос биш. Бурханд бол буруу байхгүй. Гэхдээ бурхан байгаа гэдэг юм сонин гаргалгаа гаргасан байхгүй. Тэгээ энэ гаргалгаагаараа өөрөө хэдэн зуун жил ингээд одоо христийн сүм хийдүүдийг өөр ямар нэгэн оюун санааны шүүмжүүдээс хамгаалж ирж исэн байна. Тэгээ тэгэнгүүт Кант энэ санааг юу гэж үүсгэсэн бэ гэхлээр тухайн хүнд өөрт нь үнэн мэд санагдаж мөн мэдрэгдэж байгаа зүйл бол тухайн хүний өөрийнх нь субъектив үнэн юм аа. Одоо энэ Анселмд бурхан асар тийм одоо хүчтэй том нөлөөтэй юм шиг санагдах нь ок гэж байгаа байхгүй те зүгээр тийм байж болно. Гэхдээ Анселмд л шүү. Тэрнээс биш 2 хүн голдоо гаргаж ирээд 50 хүн голдоо гаргаж ирээд 100 хүн голдоо гаргаж ирээд ярих боломжтой тийм объектив үнэн бол ерөөсөө бурхан биш юм байна гэж үзсэн байна. Тэгвэл хүнд яг энэ бурханлаг гэдэг мэдрэмж бурханы тухайх төсөөлтөй холбоотой тархин дотор ямар нэг тийм зүйл байдгүй гэдэг судалгааг бас ертөндөд хийсэн байна. За хийж үзээд яасан гэхээр зэн буддизмын ламнарыг авчираад бясалгал хийлгэсэн байна. За ингээд бясалгал хийлгэхэд зөвхөн яг тэр бясалгал хийж байгаа лам нарт л ажиглагдаж болох юм тодорхой нэг юм өөр төвшний одоо тархиных хэсгүүд нь идэвхсэн байгаа байхгүй. Тэгээ энийг өөрөө бурхантай холбож одоо тайлбарлахаас илүүтэй энэ бол ерөөсөө тухайн хүмүүсийн амар амгалан болоод тархины ерөөхдөө ингэж одоо mindfulness гэж ярьдаг те энэ амар амгалангийн мэдрэмжийн төрүүлж байгаа л үзэгдэл болохоос биш ерөөсөө бурхан гэдэг тэр одоо юу гэдэг субъектив ойлголттой нь бол хамааралгүй байна гэж энэ судалгааны сэдэв бол дууссан байна. За бүгдээрээ дараа нь байгальд ер нь утга учир байгаа мó те байгаль ер нь ямар нэг зорилготой юу гэдэг тухай аваад үзье. Бид нар түрүүнд дурдчихсан зорилго гэдэг ч юм уу утга учир гэдэг ч юм уу зүйл ерөөсө хүнд л хамаатай ойлголт. Тэрнээс ч дэлхийн нар сараад одоо байгальд өөрт нь бол ямар нэгэн зорилго утга учир гэж байхгүй шүү дээ гэдэг талаар үзсэн. Тэгвэл яг одоо энэ хувьслын үр дүнд одоо нэг тийм бидний одоо чинь санамгчнаас хүн болоод тухайн гахаа одоо чинь хувьсаа цагаан бааваа гэдэг ч юм ингээ төрөл зүйлийн хөвсүүд явагдаад шүү дээ. Эдрийн ингээ цаад логик нь өөрөө яг 100% байгаль юм уу гэдэг асуултан дээр яг ингээ хувьслын онолчд болгонгод эргэлзээтэй байгаа юм байна л да. Яагаад гингүүд хүн дарууны одоо хувьслын онолч нь тухайн төрөл зүйл орчиндөө дасан зохицож амьд үлдэхийн төлөө өөрийгөө өөрчилж байгаа процесс байдаг байхгүй. Тэнгүүд дасан үлдэхээс өөр шалтгаанаар хувьсж байгаа бас жишээнүүд байна гинэ. Одоо жишээ нь нэг юм гахаа нэг төрөл
бодонгохоо нэг төрөл эр нь ерөөсөө соёогоо хэргэлдэггүй гэдэг ч юм уу тий. Одоо жишээ нь энэ проект айгуу тийм муухай жишээ олцсон байна л да. Тэгээ ижил хүйснүүдийн жишээг аваад байгаа байхгүй ингээд одоо хувьсч одоо тэсжүүлдэхийн төлөөх юм бол ижил хүйснүүдийг бид нар юу гэж тайлбарлах юм тий. Тэгэхээр ингээд хувьсэл гэдэг зүйл бол ерөөсөө байгалийн фактор бас цөөнгүй биш юм шүү гэдэг сэдвийг гаргаж ирнэ. За одоо бүгдээр хайрын тухай үзье. Одоо бидний юу яриад байгаа юм гээд би гэдэг зүйлийг танин мэдэхтэй гадаад орчинтой маань харилцуулж байгаа тэдгээр ойлголтуудын тухай бид нар юунд найдаж болох юм бэ гэдэг тухай ярьж байгаа юм шүү. За бид нар хайранд найдаж болох уу гэж тийм ээ. Тэгээ хайрыг бид нар олон янзаар тайлбарладаг ч гэсэн өмнө нэг подкастер бар асар дэлгэрэнгүй нэг цаг гаруй зөвхөн хайрын тухай ярьсан тийм. Гэхдээ хайр бол харьцангуй нийгмийн ойлголт байгаад байгаа. Байгалийн гэхээс илүүтэй сэтгэл зүйн хэсэл нийгмийн ойлголт. Ер нь ингээд тухайн хүн би чамд хайртай шүү гэдгийг илэрхийлдгээр тухайн хүнийг ингээ хайрлахад бэлэн болсон мөн тиймэрхүү зан төлөв нийгмийн шинжүүдийг өөртөө агуулж байгаа гэдгийг илэрхийлж байгаа болохоос биш. Ерөнхийдөө хайртай гэдэг тийм арай өөр юу гэдгийг нийгмээс бусад ойлголтууд биш ээ гэж тайлбарлаад байгаа. За одоо нэгийг харьцах нь нэг буюу моногами гэр бүл үүдэн штэ нэг ихнэр нэг нөхөртэй. Одоо бидний одоо хууль ёрийн шуурдаг энэ бүтэц. Энэ бүтэц бол харьцангуй сүулт үүссэн бөгөөд хайртай ер нь бол төдийлөн хамаагүй гэж проект тайлбарлаад байгаа. За юутай хамаатай ингэж нэг ихнэр нэг нөхөр үүссэн бэ гингүүд өмчийн харилцаа болоод өв залгамжтай холбоотойгоор буюу голдоо үүсэх хөрөнгийг өв залгамжлуулах болонгууд 5 ихнэртэй болоод хэнийх нь хүүхэд төх юм бэ? 5 нөхөртэй бол хэнийх нь хүүхэд аавынхаа хөрөнгийг өв залгамж авах юм бэ? Ээжийнхэн хөрөнгийг өв залгамжлаж авах юм бэ гэдэг сэдв явсаар хагаад ерөөхдөө нэгийг харьцах нэг гэр бүл үссэн гэж үзээд. За ингээд хайран дээр бүгдээрээ ингээд нэг зүйлийг асар одоо чинь чухалаар ойлгох хэрэгтэй байгаа зүйл нь. Ер нь бол одоо ингээд тодорхой нэг гормоны одоо тусалцаатайгаар явагдаж байгаа дурлалын мэдрэмж байна шүү дээ. Дурлалын мэдрэмж дунджаар нэг юм 4 жил макстай үргэлжилдэг гэдэг. Одоо судалгаагаар. Тэгээ 4 жил яг дурлал одоо ингээд хөрнө. За тэгээд зарим бүр энэс доошоо байгаа. Тэг 12 сар, 3 сар, 1 сар. За ингээд дурлал мөхөх ямар амар хэлчихвэ тэ. Дурлал ингээ алга болоод тодорхой ингээ моногам ихнэр нөхөр хоёр үлдчихэж штэ. Тэгэнгүүт хүн ингээд одоо 30 жил ихнэр нөхөр хоёр байж байгаа ингээд хоёр сайхан хосыг бүгдээр төсөөлчих. Хэн ч нэгэ хуураагүй сайхан олон хүүхэдтэй хичээж хөдөлмөрлөөд сайхан амьдарч байгаа хоёр хос. За энэ хоёр хос 30 жилийн өдөр болгон цаг тутамд бие биендээ хайртай байсныг үгүй. За эхлээд мэдээж эхлэхийн тулд нэг 3 жилийн дурлал явсан байна те. За дараа нь нийгмийн хэм хэмжээ болоод бие биендээ хүлээж байгаа хариуцлагын хүрээнд нэг 7 жил амьдэрсэн байна. За ингээд явж итэл бие биендээ дахин дурлсан байж болно те. Та тэр дурлал нэг жил гаруй үргэлжлээд за ингээд дараа нь 2 жилийн завсар гараад явж байгаа ахаад нэг дурлаад гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар хайрыг биш те. Ерөөсөө нөгөө нэг бие биендээ амлалт өгж өмөгдөг зүйл биш. Ерөөсөө тэгж амлалт өгж чадахчгүй зүйл гэдгийг эндээс ойлгох хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхээр 30 жилийн харилцаан дотор яг тэр харилцааг доктортой байлгаад байгаа зүйл нь өөрөө тухайн хоёр хүний ингээд оюун санааны шийдвэр болохоос биш хайр авч үлдээд байгаа гэхээс арай ондоо байгаа. Тэгэхээр нэг зүйл дээр та бүхэн 50 байж болох хэвээр зүйл нь юу гэхээр би хайрг болчлаа салъя гэвэл та хинтээ ч ингээд нас навчтай байж чадахгүй байхгүй. Тухайн харилцаа чинь өөрөө юм цэвэр оюун санааны шийдвэр байгаад. За ингээд 4 жил хамт байгаад ерөөхдөө дурлал нь ингээд дуусчлаа. За ингээд нэг хагас сургуулийн хэлдгээр дурлалын дараа хайр эхэлдэг, хайрын дараа амьзуух эхэлдэг гэдэг шиг ингээд бие биендээ хүлээсэн тодорхой үүрэг, найз нөхөрлийн шинжтэй нэг 2-3 жил өнгөрөн те. Ингээд явж итэл бие биендээ бас таалагдах хэсгүүд гараа хайд дурлжуулна. Ингээд юм динамик. Тэгэхээр ингээд хайр гэдэг чинь өөрөө юм динамик зүйл шүү гэдгийг бид нэр ойлгож авах нь асар чухал байгаад байгаамаа. За бүгдээрээ дараагийн сэдв рүү орноо. Эрхчлөө гэж юу вэ? За бүгдээр эрхчлөөг Джон Стюарт Мил болоод Эрик Фромын подкастууд дээр хангалттай ярьсан. За тэгэхээр эрхчлөө гэж юу вэ гэдгийг яг хүний уг хүн өөрөө өөрөөсөө хамааралтай гэдэг үүднээсээ Жан Поль Сартрийн экзистенциализмын үүднээс энэ номын хүрээнд авч танилцуулах гэж оролдъё. За юу вэ гэхэнгүүт бид нар ер нь бол ингээд төрхөөс маань өмнө бидний амьдралын утга учир байхгүй гэдгийг хүлээмжшөөрөхөөс экзистенциализм эхэлдэг. Юу вэ гэхээр таныг төрхөөс өмнө одоо чинь таныг ямар нэг хутагт хувилгаад болох байсан байна гэж тодорхойлж болохгүй. Таныг одоо чинь аав ээж чинь төрхөөс чинь өмнө одоо имч болгоно, таныг одоо чинь сайхан жолооч болгоно гэдэг шийдэх боломжгүй. Ингэх нь бол одоо буруу. Хүн өөрөө өөрийнхөө оршихуйхаа дараа л утга учираа тодорхойлно гэж үздэг үзэл бол одоо экзистенциализм байна. Тэгэхээр хүн ер нь ингээд эрхчлөөтэй байна гэдэг бол Сартрын хэлснээр ял гэж байгаа байхгүй ял.
Тэгээ энэ эрхчлөөтэй утга учиргүй их далаа дундаас хүн өөрийгөө мэдэрж өөрийнхөө оршихуйг тэмтэрж асар одоо том юм те далаан давуулгаатай шуурган дунд завтайгаа онхолдоод өгчхүүхэн шиг амьдрах нь бол эрхчлөө юм а гэж их сонирхолтой байдлаар тайлбарлсан байна. За би гэдэг одоо энэ ойлголтыг өргөжүүлж тэлж идэг бас нэгэн сонирхолтой фактор бол одоо өмч. Таны өмсөж байгаа хувцас таныг тодорхойлдог шүү дээ. За таны амьдарч байгаа гэр бас таны нэг одоо хэсэг тийм ээ. Таны одоо жишээ нь утсыг би булаагаад авчих юм бол та мэдээж уурлна. Ягаад гэхээр энэ бол таны биеийн чинь баг нэг хэсэг болцсон зүйл байхгүй. Тэгэхээр өмчийн тухайн асуудал өөрөө биеийн нэг өргөгдсөн хэлбэр юм бол бид нар Робинсон Крузогийн нэг сонирхолтой жишээг аваад үзэнгүүт 28 жил Робинсон Крузо ингээд арал дээр амьдрахдаа өөрийнхөө гэж одоо мэдгэж байгаа зүйлүүдийг ингээд тэмдэг тавиад байсан байгаа тийм. Яг одоо муурнууд өөрийнхөө ингээд нутаг дэвсгэрийг шээж тэмдэглэдэг ч нохоо тэрнтэй адилхан гэсэн. Тэгэхээр бидний одоо бие гэж мэдэрч байгаа зүйлийг өргөжүүлж мэдрэхэд бид нар өмчийг ашигладаг юм байна. Сайхан нэг том хаустай болчлоо гэхэд тийм ээ бид нар өөрийгөө тийм өргөн болцсон юм шигээр мэдэрдэг. Гоё машин суугаад явхад бас өөрийнхөө нэг тийм ээ нэг хэсгийг өөрийгөө илүү тийм гоёор мэдэрдэг гэх мэт. Тэгэнгүүт энэ одоо хандлага маань хэтэрхий хэрэглээний нийгэм рүү ороод эхэлсэн үедэр яаж нүг гингүүд өөрийнхөө яг тэр унган сэтгэлгээний бие намтрын бие өөрийгөө одоо мэдэрч ингэж байх бие өмчийн бие ингээд даваад эхэлсэн үедэр хүн дээр одоо яг нэг консюмеризм буюу хэрэглээний донтолд дамгаалсан нийгэм рүү их одоо урсаад орчих магадaltaй ийм асуудал гарч ирж байгаамаа. За одоо бүгдээ шудраг ёс гэж юу вэ гэдгийг яг Прехтийн хоорныг халтгаан яриад цаашаа үргэлжлүүлнэ. За Rawls гэдэг сэтгэгчийн хувьд болонгуудаа шудраг ёс гэдэг бол хоёр хүн өмчийн харилцаагаа бие биендээ асуудалгүй ингээд солилцоход төрөөс ямар нэгэн одоо зөв зохицуултыг хийгээд шудраг солилцох тэр нөхцөлийг хангахыг бол одоо Rawls шудраг ёсоо гэж үзэж ирсэн. Эсвэргээр Адам Смит бол төр тэн дээр оролцох ёсгүй бодит зах зээлийн эрэлт нийлүүлэлт нь өөрөө энийг ингэж зохицуулдаг юм а гэж үзсэн байна. За Джон Стюарт Мил болон Бентам хэмээх хоёр сэтгэгч бол юу гэж үзсэн гэхээр төр бол байх ёстой гэхдээ энэ бол одоо байх ёстой хамгийн муу зүйл юм а. Тэгэхээр хүн хамгийн одоо жишээ нь тухайн төр олон хүнд ашигтай байж чадах үсэл тэр хувилбараар байгаа цагт одоо шудраг ёс тогтноо гэх мэтэр ийм одоо сэдвүүдээр бэтгэлцэж гарч ирсэн байгаа. Тэгэхээр ингээд энэ мэтэр одоо ингээд шудраг ёс гэж юу вэ? Юу зүв бэ гэдэг энэ сэдвүүдээр одоо Монголын улс төрийн намууд сайхан хоорондоо мэтгэлцээд яриасаа гэж юу нь бол хүсэж байна. За одоо подкаст маань ерөнхийдөө төгсгөл хэсэг рүү орж байна. Одоо бүгдээрээ тэгвэл тэр би гэдэг байгаа зүйл маань аз жаргалтай амьдрах гэж юу вэ гэдэг тухайг товчхон өгүүлээд за Эпикурийн тухай яриад энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. За аз жаргалын индекс тодорхойлох судалгаа гэж явдаг шүү дээ. Тэгэнгүүт аз жаргалын индексээр хамгийн дээгүүрт ордог орн Бутан орчдөг. Тэгээ Бутан тэгэнгүүт дотоодын нийт бүтээгдэхүүн одоо чинь тэр зэвсгийн хэмжээ, эдийн засгийн өсөлт, дотоодын одоо чинь юникорн болсон 1 тэрбум долларын үнэлгээтэй компанийн тоомоогоор ерөөсөө ч тийм өндөр биш. Мөртлөө одоо аз жаргалын индексээр өндөр байгаад байдаг. За эсвэргээр хажууд нь Америк гэдэг ч юм уу тодорхой нэг одоо Европын өндөр хөгжилтэй орнууд юу байгаад байдаг. Аз жаргалын индекс бага байгаад байдаг. Тэгэхээр аз жаргал өөрөө яг юу вэ гэдэг асуулт гарч ирээд байгаа юм л та. Тэгээ яг энэ Прехтийн номд өгүүлснээр бол аз жаргал гэдэг факторт одоо хамгийн том нөлөөлөг зүйлс гэх юм бол гэр бүлийн гишүүд, тухайн хүний сансандаа хүрэх, утга учраа биелүүлэх, хайртай хүнтэйгээ хамт байх, хангалуун байх тэр байх гэдэг оршихуйд нь хамаатай болохоос биш, хоёр машинтай болох, илүү том машинтай болох нь өөрөө яг тэр амьдралын чанар дээшлэх, аз жаргалын индекс өсөхөд 100% хамааралгүй байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр бид нар аз жаргалтай амьдралыг дан ганц надад юу хамгийн ихээр байна вэ гэхээсээ илүүтэй би хэр зэрэг энэ амьдрал дээр оршсон шиг оршиж чадсан бэ? Бусдад одоо жишээ нь тийм ээ бусдад харилцаж энэ амьдралаа ингэж бүрэн дүүрэн байлгасан бэ гэдгээс хэмжигдэх гээд байна гэдэг асуулт дэвшиж байгаа. За одоо бүгдээ Эпикур хэмээх философийн талаар яриад энэ удаагийн дугаараа өндөрлөх болно. За Эпикур бол шүү дээ тийм аз жаргалын философч гэдгээр алдартай. Тэгээ Эпикур ерөөсөө амьдрал дээр хамгийн чухал зүйл бол энэ би гэдэг зүйлд аз жаргалын тэр торгон мэдрэмжээ алдахгүй байх гэж хэлсэн байна. Юу гэсэн үг гингүүд бид нар одоо магадгүй кола уугаад их гоё байдаг, тэндээс аз жаргалыг мэдэрдэг байлаа л да. Тэгэх юм бол кола өдөр болгон уусаар ах юм бол бидний шүд унаад аз жаргалгүй болчихно те. За магадгүй бид нар одоо ингээд гарынхаа
алгаар одоо жишээ нь тодорхой нэг зүйлийг ингээд цэцгийг гой хүрэлцэхэд айгүй гой таашаалтай санагддаг. Гэхдээ гараараа ингээд өдөр болго хэдэн мянган цэцэг бариалдах юм бол алга маань одоо чинь цэцгнүүдийн өндөрнөөс болоод ингээд дэвтээд алга маань ногоороод магадгүй ингээд ногоон гартаа жоохон тэ толботой болдог ч юм ингээд асуудал үүснэ. Тэгэхээр аз жаргал гэдэг бол ерөөсөө тэр жаргаллыгаа жаргал хэвээр нь хадгалахын тулд тодорхой хэмжээний бэрхшээлүүдийг хүн давах ёстой гэдэг асуудал руу явж орно. Тэгэхээр би гэдэг зүйл маань өөрөө яг зовоод өөрийнхөө ингээд уу гашууд автуулаад хитрхи хатуу хөтүү хандаад стойк байх нь ч бас жаргал биш юм байна. Нөгөө талаас хит одоо гедонист ч гэж ярьдэн шүү дээ. Туйлаад та байгаа бөхөнгөөр идэж уугаал байх бүх таашаалыг идлээд байх нур эцтэй. Ницшегийн хэлдгээр одоо ингээд гутамшигт трагеди те аваачтай юм байна. Тэгэхээр яг тэр нэг юм торгон цэгийг буюу одоо баланс гэж хэлэхээр арай буруутчих гэдэг sweet spot гэж үгээд шүү дээ те. Ингээд торгон цэгийг нь олж амьдрах бол ерөөсөө яг энэ Эпикурийн гол сургаалынхаа гол зорилго байгаа. Тэ миний одоо жишээ нь мэдгээр Эпикурч бас айгүй мундаг хүмүүс зөндөө байдаг. За ингээд бүгдээрээ энэ дугаар маань нэлээд бас урт болчих шиг боллоо. Ингээд анх удаа гарсны аппликейшнаараа төрүүлж энэ дугаараа хүргэж байна. Тэгээд YouTube дээр энэ дугаар маань яг 48 цагийн дараа буюу 2 өдрийн дараа нийтлэгдэх юм байгаа шүү. За ингээд бүгдээрэнд нь энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяр та.